VTV үзүүлж байна. Ерөнхий ивент тэтгэгч президент Суши. Ивент тэтгэгчид Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? VTV телевиз бид Монголд хайртай төслийн хүрээнд хийгдэж байгаа мастер тогооч 2 шоу та бүхэнд хагас финалаа хүрэхэд бэлэн болсон. 36 залуу авиас чадвар торгон мэдрэмжээ ашиглан өрсөлдсөний эцэст 3 залуу өнөөдөр өрсөлдөхөөр бэлэн болсон байна. Аки анх 2 Үлзий Батнаар өнөөдөр дүүэлтгнэ. Ингээд та бүхэнд шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя. Шүүгч Мөнгөө Гамба, Дэми, та бүхэнд амжилт хүсье. Шүүгч Мөнгөөг микрофоны өмнө өрье. Шүүгч Мөнгөө цагийг эхлүүлэн тогооч нарт болон үзэгчдэд тэмцээний дүүлийн өнөөдрийн дүрмийг танилцуулна. За ингээд өнөөдрийн маань тэмцээн болоод шидгийн шилдэг 3 оролцогч маань үлдсэн байгаа. За ингээд телевиз үзэгч та бүхэндээ бас их сонирхолтой болох үүднээс яг энэ миний хажууд байгаа энэ ширээн дээр өнөөдрийг хэрэглэгдэх бүх бараа материалууд байгаа. За өнөөдрийн сонголт болвол ерөнхийдөө бас амархан гэж хэлж болно, бас хэцүү гэж болно. Цаг бол яг 1 цаг 30 минутын хугацаанд 3 тогооч маань бол хоорондоо өрсөлдөх ёстой. За өнөөдрийн тогооч өнөөдрийн тэмцээний сэдв Итали хоол буюу паста. Итали хоол. За паста гэдэг энэ манай монголчуудын маш сайн мэдэх зуурсан гурилаад энийг янз бүрийн Итали стилийн хоол хийнэ. За пастагаараа даялангуй өнөөдөр тогооч нараа равиоли манай баншиг сүг, лазани бол манай монголчууд бүгдээрээ энэ ихийг нь бол мэдж байгаа хоол сонирхч хүмүүс шигсэн. За тэгээд мөн өөрсдийнхөө авиас чадварыг ашиглаад бас нэмж хоол хийж болно. Амттан дээр ахиад зав гараад хийвэл шоколад кексэрхүү пудинг гэж хэлдэг чоколад пудинг мөн крем брюле буюу Франц энэ хоёрын аль нэгийг сонгож хийнэ. За цаг бол 1 цаг 30 минут ерөнхийдөө их шахуу болох бах. Гэхдээ энэ бол мастер тогооч шилдгийг шалгаруулж байгаа амжих бах гэж бодож байна. 3 шилдэг үлдсэн байгаа шүү дээ. 3 шилдэг амжилтаараа за ширээн дээр ямар бүтээгдэхүүнүүд хэрэглэгдэхээр бэлэн болсон байгааг. За яг энэ ширээн дээр бол их маш их энгийн зүйлүүд байгаа. Яг энэ бүтээгдэхүүнүүд маань өнөөдрийн хоол Итали стилийн хоол буюу пастаны төрлөөр хийхэд бол хэрэглэгдэх бүх амттан 3 төрлийн мах болон бусад амтлагч нар байгаа. Энэ бол хангалттай. За ингээд цаг эхлүүлэх хөдөлөө. За тэгээ Монголын хамгийн том хоолны шоу 20 сая төгрөгийн шагналын сантай мастер тогооч 2 шоуны хагас финал буюу 3 оролцогч үлдсэн. Энэ 3 оролцогчийн нэг нь өнөөдөр гэртээ харин 2 нь дараачийн буюу сүүлчийн финалд үлдэх ийм ёстой гамаа. За ингээд Мөнгөө шүүгчийг цаг эхлүүлэхийг урьж байна. За ингээд тогооч нар бэлэн үү? За та нар бараагаа энэчээс аваад гой хоол хийгээрэй. За ингээд цаг эхлэе. Цаг 1 цаг 30 минут. За 1 цаг явлаа. Цаг явсан. Тогооч нарт амжилт хүсье. За Мөнгөө тогоочийг судалтаа суухыг урьж байна. За өнөөдөр хагас финал та бүхэнд VTV телевизийн 2 дугаар студиэс шууд хүрж байгаа. Намаа натаа уулзаж сошиал ертөнцийг төлөөлөн ямар зочид хүрэлцэн ирснийг танилцуулна. Мөн та бүхэн яаж саналаа өгөх юм, яаж сошиал ертөнцид холбогдохын, хэнийг дэмжиж байгаа талаар намаа тайлбарлана. За баярлалаа. За өмнөх яг 8 оролцогч байхад бас яг ингэж шууд хүрж исэн. Тэрнтэйгээ адилхан мессежний санал, фэйсбүүкээр санал, твиттерээр санал авж байгаа. Тэгээ сошиалаар авж байгаа саналууд маань 50% тооцогдно. Тэгээ шүүгч нарын санал маань 50% нийцэлж байгаа. Тэгэхээр дэмжиж байгаа оролцогчдоо мессежээр санал өгөх хэрэгтэй. Бас твиттер болон фэйсбүүкээр санал өгөх хэрэгтэй. Мессежээр бол 1591 тэгтэг гэсэн дугаарлуу дэмжиж байгаа оролцогчоо бичиж санал өгнө. Тэгээ нөгөө нэрийг бичгээр айгүй асуудалтай байгаа байхгүй юу? Уншихгүй мессеж болохгүй байгаа. Тэгэхээр Акигаас эхлээд Акиг 1 гээд анхааг 2 гээд Үлзий Батыг 3 гээд тэгээд ингээд тоог нь бичээд авах юм бол тэрийг уншаад тэгээд бүр дэлгэрэнгүй яг энэ тайлбарыг нь болохоор би телевизэн гэсэн пэйж дээр оруулчихна.
Тэгээ фэйсбүүкээр ч гэсэн санал авч байгаа болохоор тэрийг бол фэйсбүүк рүү орж үзээд фэйсбүүкээр үзэж байгаа хүмүүс, лайв үзэж байгаа хүмүүс тэр дараа саналаа өгдөн. Дээр нь тайлбар нь байгаа хинд яаж санал өгөх вэ гэдэг нь. Тэгээд өнөөдөр манай сошиал төлөөлөгчөөр ирсэн хоёр хүн бол одоо Twitter дээр бол Маги гэдэг нэртэй байдаг. Ийм хүн ирсэн байгаа. Наатлынхаа одоо хүн бол Анха гэдэг урт аата юм ирсэн байгаа. Өөр өөртөө танилцуулсан. Анха гэдэг чинь та юм байна тийм үү? За сайн байна уу. За, сошиал ертөнцийг төлөөлөн хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Маш их идэвхтэй байж сошиал ертөнцийг байлдан дагуулаарай. Тогооч нарын хийж байгаа үйл явц болон хоолны зургуудыг авч тэр дорн постлж болно шүү. Эрхчлөөтэй шүү өнөөдөр студиуд. За, шүүгчэн нэртэйгээ тав өгсөлөө. За, Дэми шүүгчээс эхлэе. За, өнөөдрийн даалгавар болоод цаг. За, тэгээд энэ Итали хоолны талаар мэдээллийг өргөхгүй юу? Тий, одоо өнөөдөр Итали хоол ялангуяа пастаны төрлийн хоолуудыг сонгосон нь бол учиртай юм байна. Тэгээ энэ паста хэмээх нь одоо пастагаар хийж байгаа төрөл бүрийн энэ хоолнууд маань бол одоо нэг бодлын мөнгө төрөө хэлсэнтэй нэг бодлыг амархан гэж хүмүүс ойлгодог. Гэхдээ бас тэгэхээр бас нарийн мэдрэмж бас нарийн техник шаардсан тийм ажиллагаанууд шаарддаг байгаа. Тэгээд тийм ч учраас бас өнөөдрийн дугаарт бас тогооч нарынхоо яг тэр ур чадварыг нь гаргах тийм хоолуудыг хийя. Жишээ нь одоо юу гэдгийг лазана хийх ёстой тий. Тэр бас хүн болгон хийдэг, чаддаг бас тий. Гэтэ бас яг тогооч нар маань яг тэрийг хэрхэн хийх нь үү? Тэр гоё хийх нь үү тий. Төрөл бүрийн пастанууд хийнэ гэж байгаа. Хамгийн гол нөгөө пастаныхаа гурилыг өөртөө зуурч хийх юм байна. Энэ пастаны гурил зуурах нь өөрөө тийм бас яривхтай ажил байдаг та. Тэгэхээр тэр бас тогооч нарын маань ур чадварыг гаргасан тийм хоолууд болох гэж бодож байгаа тий. За, Гамбаа шүүгчийн хувьд өнөөдрийн даалгавар ер нь энэ манай шилдэг 3 штэ. Шилдэг гэдэг нэрийг агуулсан энэ 3-т хүндэтсэн үү, хөнгөгдсөн үү? Ер нь ямар хөө болсон энэ талаар ярихгүй. За хүнддэх гэж хэлмээргүй байна. Ягаад гэвэл энэ 3 маань гуруулаа шилдэг тогооч нар. Өнөөдрийн тэмцээнээс 30 хэдэн хүүхдээс одоо 3 төлцүүлийн 3 төлчихэд байгаа штэ. Дээрээс нь ер нь урд өрдний дугааруудаар ингээ хараад байхад тогооч нар маань цагтаа болоод тэр юм уу? Ер нь бол дийлэнхтэй дандаа хэрэгэлсэн материалнууд нь дандаа үндсэн материал нь дандаа махан төрлийн хоолууд аягүй хийжсэн. Дээрээс нь ерөөсөө гурилаар анхан шатны боловсруулалт хийгээд хоол хийжсэн түүхэл ер нь баг байгаагүй. Тийм болохоор шүүгчнэр ерөнхийдөө ярилцаад өнөөдөр эдгээр яагаад гурилаар бүтээгдэхүүн хийдэг юм бэ? Гурилан бүтээгдэхүүн ашигладаг юм бэ? Нэг өмнө хачир хийхээр заавал нэг бэлэн хатаацсан гомон гаргаж ирээд чанаад хийждэг тий. Энийг ерөөсөө эсэргүүц өнөөдөр дандаа гар ажиллагаа орсон гомон буюу одоо пастанууд хийлгэе. Паста гэдэг нь одоо ганцхан одоо тэр бэлэн болсон тэр спагетти байна уу, фетучини байна уу тэр гомон хэлж байгаа юм биш үү тийм ээ. Тэр гурилан бүтээгдэхүүн орсон тэр хоолыг ярьж байгаа шүү. Тэгээд одоо өнөөдөр банш байна уу, лазани байна уу тэр өөр янз янзын төрлийн тэр гомонгууд нь дандаа гараар хийх хэрэгтэй. Тэгжээс энэ залуучдын ур чадвар харагдах хэрэгтэй. Тэгэхээр одоо хэрхэн хэр чадвартай тогооч нар үлдсэн гэдгийг одоо үзэгчдээ өөрсдөө хараад байх хэрэгтэй тийм ээ. Тэгэлгүй яг баярлалаа. За, мөнгө шүүгчийн хувьд яг оролцогчдынхоо хувийн ур чадвар болон өнөөдрийн хоолнд зогтож байгаа тэр манер гэж яриад байдаг шүү дээ. Тэр талаар ярихгүй. За яг гоо миний бодлоор бол бодож байна. Акигийн хувьд болохоор Аки бол бидний өмнөх нэвтрүүлэг дээр бол Аз маягийн боёо хятад стилийн хоолоор бас Сычуан стилийн хоолоор тий бас их гоё хоол үзүүлсэн, гоё үзүүлбэр үзүүлсэн. Аки бас хоёрдугаарт бас өөрөө Европ хоолны тогооч байгаа. Европ хоол маань гэдэг нь болохоор бас хослол маягаар тий Азаас гаднаас Европ хоол учраас миний бодлоор Аки бас энэ өөрийнх нь банк хийдэг зүйлтэй төстэй болж байгаа. За манай анхаа маань угаасаа бас Европ хоолных гэсэн. Тэ бол асуудалгүй баг. Ер нь үлзигийн хувьд болохоор би яг сайн мэдэхгүй. Одоо манайхаар ирж болох битүү одоо морь гэж ярьдаг шүү дээ. Бас тэг яаж ч магадгүй. Уул яг өөрөө ингээ өмнөх нэвтрүүлэг болгон дээр буюу өнгөрсөн жил ч гэсэн бас тэмцээнд оролцож байгаа үедээ хоол болгондоо Япон стилийг оруулдаг. Сая Монгол хоолн дээр ч гэсэн толгойн хажууд ингээ нэмгэн зүссэн байцаа ч юм уу тий ингээд оруулсан байсан гэдэг чинь бас яг өөрийнх нь яг эзэмшсэн зүйл маань болохоор маш зүсэлт сайтай. Япон стилийн юмуудыг холдог. Одоо яг цэвэр ийм Европын буюу Итали стилийн ийм хоол нь ороод ирж байгаа тийм. Тэгээ энэ мадан гурил өндөг сүүгэрл ийм одоо оливын тостол одоо ийм хоолнууд гаргаж ирэх хэрэгтэй байгаа. Тэгээд их сонирхолтой болох байх гэд хараа сууж байна. Гэтэ өөртөө их одоо итгэлтэй байна. Яа лазани гэдэг маань болохоор тийм хэцүү хоол биш яг миний хувьд тэгэхэд бол айл гэрийн эцэгтэй нар ч гэсэн тийм гам бах ер нь лазаниг бол олон ч ресторан зэсэндээ байдаг учраас ер нь бол анхан шатны тэр зүйлүүдийг бол мэдж байгаа байх гэж бодож байна. Яг тэрийг яг гой өөрөө сэтгэхэд яг яаж хийж чадах вэ? Тавгалт ямар байх нь манай гурван тоогооч тий. Амт нь хэр гой зогцсон байх вэ? Тэр чухал байх л. За баярлалаа. Цаг эхлээд 7 минут өнгөрж байна. Цаг 30 минутын хугацаанд
манай 3 тоглогч Итали маягийн буюу паста хийж өрсөлдөх ёстой байгаа. Тоглогч нартайгаа уулзъя. 3 шилдэг шүү дээ. 36 хүнээс шилдэгт үлдсэн энэ 3 тоглогч өөрийн торгон мэдрэмж, ур чадвар, за тэгээд сэтгэн бодох чадвар, гарын ажиллагаа гэдэг энэ тоглогч хүнд байх тэр бүхэл зүйлээр өрсөлдөж байгаа. Өнөөдөр энэ 3-аас маань нэг нь хасагдана. Харамсалтай хэдий ч энэ бол мэдээж шоу уралдаанд тэмцсэн. 2 оролцогч үлдэнэ. Ирэх 4 дахь өдөр финалийн тоглолт болно. Хин нь 20 сая төгрөг хожих бол Акитай уулзцгаая. За Аки юу вэ? 50. За Аки. За. Ямар стил жанр барьж ийн та одоо тэгээ өнөөдөр? Одоо өнөөдөр угаасаа Итали гэсэн шүү дээ. Паста гэсэн байгаа. Тэгээд ямар ч даалгаврынхаа пастаг бол хийн. Дээрээс намгийн дөр нөө десертээ бэлдэж тавьдаг мэг десерт рүү орцсон байна. Одоо энэ байдлаар. Даалгаврыг одоо ерөөсөө яг нэвтрүүлэг эхлэхэд л мэдсэн үү? Тий. Цагийн өмнө мэдсэн. Цагийн өмнө мэдсэн. Зөв. Урд нь одоо пастаг ер нь янз бүрийн газруудад хийж юу? Хийжсэн. За тэгвэл бас асуудалгүй юм байна тийм ээ. За Акитэй эргэж уулзнаа. За. За анх 2. Сайн байна уу? За юу вэ? Сайн да. Нэр юу вэ? Надаар юу ах уу байжлаа. Харин чамаараа юу вэ? За пастаны талаар сайхан үзэгчдтэйгээ сэтгэлдээ хуваалцахгүй юу? Паста бодлолтоос гаралтай. Паста бодлолтын үндэсний хоол тэгээд өнөөдөр 3 төрлийн паста байна. 3 төрлийн? Тий. За. Гэхдээ бодоод монголоор бол банш, нэг банш тэгээд лазаны. За. Даалгаврын тийм байгаа үндсэн 3 байна. Тэгээд нэг крем бүрлээ хийсэн надад. Урд нь ер нь лазаныг маш олон удаа хийж юу? Маш олон удаа биш ээ. Гэхдээ авир хийжсэн. Ер нь бол хийжсэн тий. За амжилтсан. За баярлалаа. За өлзөөт. За сайн өлзөөт та. Сайн байцгаа. За яриул гайгүй нөө. За тунхчлаа. Зөөлөө наа. Christmas ууслаа бүр амар байна. Амар халуун байна. Халуун байна ер нь тий. Халуун байна. За үзэгчдтэй сайхан хийж байгаа хоолой тайлбарлахгүй юу? Лазаны хийж. За тэгээ одоо пастаныхаа баншныхаа гүрлийг зурах гэж байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг десерт нэг крем бүрлээ хийх гэж байна. За тийм хүл байна да. Яг одоо үндсэн хийдэг жорноос илүү өөрийн гэсэн жор энэ төр оролцож байгаа юу? Тэрийг жоох оруулж өгнө бас. Баг зэрэг тийм. За ер нь тайлбар дээрээ сайн ярих бах тий. Дээр оруулж өгнө. За би салфетыг авчирч хөө. Тэгээ салфетыг авчираад өгч. За манайхан салфетыг оруулж ирээрэй. Студид 3 галтгоо зэрэг ажиллаж байгаа. 3 галтгоо зэрэг ажиллаж байгаа учраас маш халуун байна. Одоо хоолны үнээр ерөнхийдөө өнөртөж эхлэх гэж л байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа Президент брендийнхэн 2 жилдээ мастер тогооч шоутай хамтран ажиллаж байна. За суши цагаан будаа, Япон чанар, Япон амт, суши цагаан будаа хамтран ажиллаж байгаа. За таныг сэргээх тэр мэдрэмж бол мэдээж ориглон ус төрөл бүрийн амт агуулсан байдаг. За тэгээд Лифтэн, Сансу, Doritos, Pasta Rico, NVC гэх ингээд бүх хамтран ажиллаж байгаа байгууллагуудаа туйлын их талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Сошиал ертөнц хэр идэвхтэй байна? Юу болж ийн, яаж ийн, хин хэнийг дэмжиж ийн сонирхъя. За энэ өгөр юу болж байна? За бид өнгөж Twitter дээрээ пол нээгээл санал асуулгынхаа ямиг эхлүүлчихэл байж. Тэгээд телевизийн одоо нэвтрүүлэгтэй холбоотой бүгдээрээ санал хүсэлтэд мастер тогооч гэсэн хаштаг хэрэглээд жиргээд ээж болно. Тэгээ Facebook дээр ч гэсэн лайв явж байгаа болохоор лайвын доор санал хүсэлтэд бичээд ээж болно. Одоо бол яг дөнгөж эхлээл явж байна да энд ингээл. Twitter-ээр бас лайв явж байгаа тийм ээ? Тий, Twitter-аар бас өнөөдрөөс эхлээд яг мастер тогооч лайв явж эхэлж байгаа шүү. Тэгээд Twitter-ээр ч гэсэн хүмүүс үзэж шууд үзэж болж байгаа. Яг манай телевизийн хаягнаас лайв явж байгаа. Тэгээд нөгөө нэг одоо ингээд лайв явж байгаа доор нь ингээд комент орж ирээд байгаа байхгүй. Тэгтээ тэр орж ирж байгаа комментууд нь болохоор дэмжиж байгаа хүнийхээ нэрийг бичээд сквал 1 2 3 гэж бичээд байгаа. Тэрийг бол ердөөсөө саналд тооцохгүй шүү. Доор бичиж байгаа лайвын доор бичиж байгаа.
дэмжиж байгаа оролцогчдын нэрийг бичсэн юм бол өртөөсөө санал тооцох байгаа. Тайлбар нь байгаа. Яаж дэмжих вэ гэдэг тэрийг л санал болгож аваад. Тэгээд 1591 тэгтэг гэсэн дугаарт байнга мессежний санал авж байгаа. Бүх үүрэн телефоноо тийшээ мессежч болно. Тэрийг бол санал нь тоолно. Одоо жишээлбэл 3 оролцогч 1 2 3 гэж дугаарласан байгаа шүү дээ. Тэрийг яг тодорхой одоо хоёулаа. За Аки дээр манай найруулагч Акигийн дүрсийг барьж байгаарай. За Аки бол 1. За анх 2. За анх 2-ыг барья. Анх 2 дээр 2. Тийм ээ? 2 гэсэн дугаар. За Үлзий бат. За Үлзий бат 3 гэсэн дугаар хувийн дугаартай. Өнөөдөр оролцож байна. Та бүхэн тусгай дугаарын утсанд дэмжиж байгаа оролцогчоо одоо мессежээр дэмжихийг хүсэх юм бол 1 2 3 гэсэн дугаарыг л явуулахад болох нь шүү дээ. Тэрнийг л явуулна да. Тэгэх юм бол тэрийг бол яг мессежний санал, сошиалын санал түлээж авч байгаа шүү. Тэгээд яг сошиал бол 50% эзэлж байгаа. Тэгэхээр маш өндөр байр суурь эзэлж байна гэсэн үг. Шүүгч нарын санал бас 50% эзэлж байгаа. Тэгээд яг амт нь хэрэг байгаа гэдгийг бол манай сошиал төлөөлөгчид тэр дороо мэдээлнэ. Хамгийн үнэн зөв баттайгаар. За сошиалынхантай уулзна. Сошиалын их янзын хүмүүс ер нь байдгийн шиг төрөвчлээс хойш сошиалын 10 гаруй толгойлогч нартай нэвтрүүлэг явууллаа. Энэ удаа бас 2 сошиалын идэвхтэй жиргээч хөрөлцөн ирсэн байгаа. За яг студид ингээд тэмцээнийг шууд үзээд байж ах тэр үеийн сэтгэл болоод ер нь мастер тогоочны талаарх сэтгэл Twitter ертөнцийн Facebook ер нь ямар хөө байдгийг ярихгүй юу? За баярлалаа. Энэ сонсогч байгаа. Ямар ч их сонирхолтой байд юм байна. 90 минут одоо хоолны үнэртэй төлөөгөө суугаад байхаар хэцүү юм болоо гэсэн чинь баг минутын их хөлбөмбөгийн минутаач баг хурдан яваад идэв юм шиг. Үзээд их сонирхолтой юм байна. Минут бол их хурдан өнгөрч штэ тий. Энд ч одоо удаа тэгэхээр бүр үнэртэн тэсгээ байлаа штэ тий. Тий, одоо нэг бүр өнгөөгөл 30-40 минутын дараа эхний хоолнууд гарч ирээд шүүгч нар амтлаад ирэх юм бол одоо янзын юм болно. За таны хувьд юу бодож суунаа? Энэ сошиалын ер нь яг ингээд ил гараад ирэхээр ер нь жоохон ярих тал дээр үгээ их цэнсэн тий хармалсан хүмүүс үйт юм шиг байгаа. За энэ сүүлийн үед манай нөгөө шоу entertainment-ууд бол их сайн явагддаг болсон. Тэрний нэг адил энэ мастер тогоо шоу маань бас л их наалтцтай, агуулга сайтай сайхан шоу болж байна. Одоо энэ 3 Аки, анх 2, Үлзий 2 гэдэг 3 шилдэг тогооч минь үлдсэн. Шоу маань их сайхан болж байна энэ тэгээд. Манай сошиалынхан жиргээчд маань, Facebook-ийнхан маань энэ саналаа их идэвхтэй оролцохоор бидний сошиалын санал бол энэ тогооч нарын маань дүнд бол их өндөр хувь эзэлж байгаа юм байна. 50% дүнд эзэлж байгаа юм байна. Тэгэхээр maaхан идэвхтэй байгаарэ гэж хэлмээр байна. За үзэгчдтэй нэг зүйлийг сануулъя. Таны илгээсэн санал 3 оролцогчийн хэн нь өнөөдөр тэмцээнийг орхих вэ гэдгийн 50%-ийг шийднэ. 50%-ийг бол шүүгчид шийднэ. Тийм учраас та бүхэн дэмжиж байгаа оролцогчоо идэвхтэй дэмжээрэй. Үлзий бат 3, анх 2, 2, Аки 1 гэсэн дугаартаагаар өнөөдрийн нэвтрүүлэгт өрсөлдөж байгаамаа. Шүүгч нар. За шүүгчрийн яриаг сэмэрхэн чигнэ. За тэгэлгүй. Энэ одоо ингээд лайв явж байгаа байхгүй юу? За ингээд шууд явж штэ. За. Тэнгүүд энэ лайвын доор дээр нөгөө тайлбар дээр яаж санал өгөх вэ гэдгийг бичсэн байгаа. Тэнгүүд дэмжиж байгаа оролцогч дээрээ лов дарах ч юм уу тийм юм байхгүй. Лов дарах юм бол тэрийг одоо Акиг дэмжинэ гэж ойлгомж гэх юм бэ. Тэнгүүд хүмүүс доор нь орж ирэнгүүтээ шууд Аки лов гэж бичээд байгаа байхгүй юу? Тэр бол биш. Яг ингээд одоо бид нар уцаараа ингээд лов дарж болдсон шүү дээ. Ингээд шууд лов дарах юм бол энэ бол Акиг дэмжиж гэсэн үг. Лайк дарах юм бол анхааг дэмжиж ч гэдэм үү ийм байгаа. Тэрнээс биш бичих бол биш шүү. Тэрийг бас л саналаар тооцохгүй. Тэгээд мессежний санал авч байгаа дугаар хідвэ гэдэг айгүйх асуугаад байна л да. 15 91 тэг гэсэн дугаар 4 өрн телефон тэр дороо дөрүүлээ санал авч байгаа. 15 91 тэг. 15 91 тэг. За дэлгэцэн доор гарч байгаа. Шүүгчд маань хоолны хийж байгаа үйл явцтай танилцж байна. За би бол Такигийн ийдсэн сайн уу? Крем бүрүүлээ ийдсэн үү? Таки. Юу холчоо? Айгу хурдан гаргаад ирлээ. Крем, сүү, өндөгний шар, элсэн чихэр, фреш ваниль. Сүү. Өндөгний шар, фреш ваниль, элсэн чихэр. Ваниль элсэн чихэр. За ер нь бол крем бүрүүлэг их мөн. Гэхдээ энэ рамикийг ашиглаагүй маань те. Энд байсан.
бол энийг ашигласан бол би нөгөө яг тавг маань хагарчих болов гэсэн бодол байлаа зүгээр. Миний хувьд бол яадаг гайгүй баха тий. Хүний эстэй дамжуулдаг. Ханаас За за. айгуу. За. Орц. Ёо энэ бүрүүлээ хийвэл Оргоны бас хаана хүмүүс яа ингэж байна. Аунсо хийхгүй хоёр авсан бодлоо байна. Температур нэрээ баг юм гэж бодож байгаа. Шууд юу авсан уу? Шууд өгч тусан баан. Оргоны бас авсан шууд өгч. Оргино байслаа. Захгүй хаагүй. Ахаа өндөгнөөс хоёрыг авчих. Гүү гүү. Манай ирлэн. Аки өндөгнөөс чи хоёрыг авчи. байхгүй. Дахиад өндөг байна уу? Дахиад өндөг оруулж ирсэхгүй. Надад чи эргэжтэй байна. Өндөг авъя. Паста задлсан юм уу? Анги. Паста Пастага. байна. Оргоноос хилж байна. Яагаад унтарч байна? Ааш. Aperto Бидний хамтгаа үзэгчдээ баярлалаа. VTV телевизийн 2 дугаар студиэс мастер тоглож 2 шоу хагас финалийн тоглолтоо та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Аки, Анх хоёр Үлзий Батнаар дөөлдөж байна. Энэ гурван оролцогчийн хэн 20 сая төгрөгийн эзэн болох бол өнөөдөр нэг нь гэртээ харна, хоёр нь финал шалгарч үлдэх юм а. Ирэх 4 дахь өдөр буюу пүрэв гарагт бид бүхэн финалийн тоглолтоо та бүхэнд төлөвлөлнө. Хэсэг хугацааны зар сурталчилгааны дараа эргээд студидтэй уулзцгаая. Иргэн студ топ томорилно. VTV телевиз мастер тоглож 2 шоуг та бүхэнд төлөвлөж байна. Өнөөдөр хагас финал явагдаж байгаа маа. Аки, Анх хоёр Үлзий Батнаар өрсөлдөж байна. Энэ гурван оролцогчийн маань нэг нь харамсалтай нь өнөөдөр гэртээ харна, хоёр нь финалийн шатанд шалгарч үлдэх юм а.
Бидэнтэй хамтран ажиллаж байгаа бүх байгууллагуудаа туйлын их талархаж байна. За 3 оролцогчтойгоо юм ярмаар л байна. Гэхдээ одоо бас яг ийм өрсөлдөөн донд 20 саяын төлөө өрсөлдөх энэ үед нь юм асуугаад байдаг зөв үү буруу юу гэж тийм ээ. Гэхдээ асуухаас өөр яах юм? Асуухгүй бол энэ гурав чи ярихгүй байна. За акигаас эхлэе. Аки дээр очиж нэг 5 үгсэл л да. Түрүүн аки дээр босож очино гэсэн. За аки хэдэн өвдөө явж байна вэ? Дүнж 10% дээр бич. 10% өвдөө л явж байна уу? За цагийн байдлыг танилцуулъя. Цаг бол одоо 25 минут өнгөрсөн. 1 цаг 5 минут үлдсэн байна. За. Яг одоо хийж байгаа нь юу юм? Бежамел соус. Лазанья дурдаг цагаан соус байгаа. За. Франц, Итали, хоёулаа л хэрэглэдэг. Хэцүү юу хийхэд? Гайгүй. За ингэж ярих гэхээр дуурахгүй гоо та. За. За дараа нь юу хийх гэж байгаа юм? Одоо ерөөсө хийж байгаа юмны талаар л ярих. Ер нь юмнуудаа бүгдийг яг нөгөө бэлдээл явж гин нүгөөсөө. Тэгж жаад яг бүгдийг гүйцэтгэлээр гаргана. За оролцогчтой болон үзэгчдэд сануулхад цаг 30 минутын хугацаанд хоолнуудаа хідэн ч хоол хийж болно. Гаргаад шүүгчдэд амтлуулад яваад байж болно шүү. Заавал цаг дуусахыг хүлээгээл байж тийм юу байхгүй, дүрэн байхгүй тийм ээ. За анх хоёр хэдэн хувьтай явж байна хөө? За 20-30% л явж байна. 20-30%тай. Бас дажгүй явцсан юм байна. Яг одоо юуг хийж байна? Би одоо лазаньяхаа гурилыг чангарч байна. Энэ гурил их асуудалтай юм шиг байгаа маа. Энэ гуриланд одоо ямар орц орох вэ? Өндөг, давс, ус, гойм. Өндөг, давс, ус. Ерөөсөө л ялангуяа ер нь гоймг бол бүр өндөгний шараар хийдэг. Зөв. Одоо манай үзэгчд дунд бол над шиг хүмүүс бол зөндөө байгаа. Хийж чадахгүй идэж чадна. Мэдгүй мөртлөө амталж олон юм ярина. Тийм хүмүүс зөндөө байгаа. Тийм учраас тоогоочд маань сайхан. Одоо анх хоёроо аки үлзий отаа. Ер нь бол үзэж байгаа хүмүүсээс үзэгчдээс 50% дэмжлэг авна штэ бид нар тийм ээ. Тийм учраас яриагаараа өвлөлээрээ за тэгээд өөр одоо юугаараа үзэгчдийг татмаар байна. Тэр болгоныгоо л өнөөдөр гаргах ёстой штэ. За. 3 шилдэг оролцогч өрсөлдөж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Окей. За тэр юу ч аваад өгөх үү? Тэгэж гоо. За шууд үргэлжлүүлчихнэ. За ийш нэг юм хаягдах шиг боллоо шүү. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа Президент брэнд амьдралыг илүү амттайгаар харцгаая гэсэн ураатай. 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Президентийг айл болгон хэрэгжилж заншиж эхлэж байна, тийм ээ. Айл болгон президентийн амтанд дурлаж байна. Хүн болгон президентийн ямар чанартай, ямар гайхалтайг мэдэж байгаа. За суши цагаан будаа, Япон сортын цагаан будаа. За Япон гэхээр бид нар Sony, Toyota гэдэгтэй адилхан суши бол Япон сортын цагаан будаа. Хизээч таны итгэлийг алдахгүй гайхалтай агшдаг, гайхалтай амттай ийм цагаан будаа бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Лифтэн цайны талаар бол олон зүйл юу ярих вэ? Дэлхийн брендийг танд зориулж бахархалтайгаар үйлдвэрлэдэг Лифтэн цайны амтыг бол айл болгон өдөр болгон мэдэрдэг. За баян өндөг өдөр бүр шин өглөө бүр шин хүнс гэсэн ураатай баян өндөг бидэнтэй хамтран ажилладаг. Сайн сүү. Сайлын амттай сайн сүү. За тэгээд таны сэргийх мэдрэмж бол ориглон да. Ориглон ус маш олон төрлийн амттайгаар та бүхэнд хүрдэг. NWC, Lipton гэд энэ байгууллагуудаа бүгдээрэнд нь туйлыг талархаж байна. Та бүхний хамтран ажиллаж байгаагийн үр дүн яг одоо мастер тогооч 2 шоу шууд хүрж байна. Хэлж ашиглах уу? Юу?
Twitter, Facebook, Instagramд юу болж байна гэж. За би танд ингээ гаргаад өгөө та сайхан ихнээс нь уншчих заяа. За би уншия та. За хоолны явц 27% та одоогоор ямар нэгэн зөрчил гарсан зүйл вэ гэж. Зөрчил бол гараагүй. Сонгогчдын итвэх сайн байна гэж. За нэрэл паста идээд оргилон уумаар болтол авах юм аа гэж. Даваадаа баярлаа. Түрүү жилийн ялагч Boeing Hell's Kitchen-д оруулмаар санагдаад байгаа юм да гэж. Магадгүй Hell's Kitchen-ийнхэн өнөөдрийн 3 оролцогчоос аль нэг нь оролцооч гэсэн урилга ирүүлвэл оролцож болох юм тийм ээ. Паста бас л өрмөс уралдаан болж байна шүү гэж байна. За энэ дээр яг нөгөө манай 3 оролцогчийг дэмжсэн постууд яваад байгаа. Гэтэ тэр дэмжсэн постыг бол уншихгүй. За ерөнхийдөө ховдын хүү бол хамгийн супер хоолны шоу гэсэн байна. Ховдын хүүдээ баярлалаа. Эрдэнэ тэнгис хөтлөгч намуунаг гэж зэгдээ. Хөтлөгч намуунаг нэг өнсчихин сан гэж байгаа хатаа. Акид саналаа. За энийг уншихгүй. За намунатай 5 үг сэлээ. За. Намунаа өтөө 2016 он Дамж мастер тогооч 2 шоу, за 1 шоуг өдөртөө охиндоо хөтлөн хүргэж байна. Тэгээд урдны жилийн шоунаас энэ жилийн шоу ямар онцлогтой байна? Оролцогчдын болоод шүүгчдийн, сошиал ертөнцийн гэдэг ялгаануудыг хоёлаа ярилцвал. Нодлонгийн шоу бол сошиал санал бол нөлөөлөөгүй. Яг шүүлтэнтэй. Яг цэвэр шүүгчдийн саналаараа шилгээ тодруулж байсан. Энэ жилээс болохоор бид нар ярилцаад шүүгчдтэйгээ бас ярилцаад ерөн сошиалар санал авъя гэдэг санал шийдэл төрсөн. Яагаад гэсэн бэ гэхээр мэдээж мастер тогооч өрсөлдөөнд шоу нэвтрүүлэг гэж байгаа. Тэгээ шоу нэвтрүүлэг тэгэхээр өнөөдөр энэ телевизийн шоунд оролцож байгаа хүн болгоно дараа нь өөрсдийнхөө карьерт хэрэгтэй. Тийм учраас мэдээж амтлахгүй байгаа, үнэртэхгүй байгаа гэсэн ч хэдий ч гэсэн сошиалын саналыг айгүй өндөр үнэлгээтэйгээр оруулж ирья гэдэг шийдвэрт хүрсэн. Тэгээд өөрөө өөртөө санал цуглуулж байгаа, өөрөө өөртөөхөө одоо чадварыг харуулж байгаа. Сайн ярьдаг нь бол сайн, ярих юм бол тэг хүмүүс таалагдаа тэр хүн саналаа өгж болно. Учир нь тэр хоолыг намтж үзээгүй байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр л тэр хүний ур чадвартай холбоотой ярианы баялаг эсвэл царайлаг үжиж болно шүү дээ, тийм шүү дээ. Тэгэл яг шоу нэвтрүүлэг учраас энэ тал дээр шоу гэдэг үгэндээ айгүй их ач холбогдол өгөөд тэгээд энэ жилээс сошиал саналыг ол оруулж ирсэн. Нодлон бас ер нь бол ердөөсөө өмнө ямар ч телевизийн нэвтрүүлэг шууд Twitter-тэй ингэж холбогдож бол явж байсан удаа байхгүй шүү дээ. Ямар ч нэвтрүүлэг шууд Twitter-ээр ингэж жиргээл Twitter дээр ингэж төлөөлөгчд ирээ тэр дараа бүх процессыг ингэж Twitter-т ингэж Twitter-ийг тэр чигээр ингэж донслож байсан нэвтрүүлэг л миний мэддгээр байхгүй. Тийм байхад яг нодлон бол мастер тогооч шоу хамгийн анхны нэг бол хийж исэн. Тэрүүгээр бас даваа талдаа. Тэгээд энэ жил ч гэсэн өргөжлүүлээд хийж байгаа. За. Тэглгүй яг сошиалын санал бол 50% буюу маш өндөр байгаа шүү дээ. Тэгээд үнэртэхгүй, амтлахгүй зөвхөн экраны цаанаас оролцогчтойгоо дэмжиж байгаа, шүүж байгаа, шүүмжилж байгаа, тийм ээ сайшааж байгаа. Тийм учраас одоо шоу гэдэг утгаараа манай оролцогчтой бол шоу мэн байх хэвээр. Тоглолт цайтай л одоо илүү байна л гэсэн үг байна шүү дээ. Илүү байх уу. За. Тэгээд сайхан саналаа тайлбарлчихъя тий дахиад. За тэгээ. Юу яаж байгаа? 1591 тэг гэсэн дугаарт бол санал хүлээж авч байгаа. Акийг дэмжиж байгаа бол 1, анх хоёрыг дэмжиж байгаа бол 2, Үлзий Батыг дэмжиж байгаа бол 3 гэсэн дугаарыг та 1591 тэг гэсэн дугаарт мессежээр илгээгээд санал өгнө. Ямар нэгэн байдлаар лайвын доор ч юм уу эсвэл комментээр бичиж байгаа санал бол тооцогдохгүй. Гэхдээ Facebook-ийн лайв явж байгаа дээр бол яаж санал өгөх вэ, хүнд яаж санал өгөх вэ гэдгийг нь бол маш тодорхой ингэж бичиж өгсөн байгаа. Тэгэхээр тэрийг харж байгаа сайхан саналаа өгөх хэрэгтэй. За, студид бол маш халуун байна. Хөлс гарч байна. Чиний хөлс ч гэсэн жижигхэн гарцсан байна уу? Жижигхэн бишээ бүр нийлээд гарч байна. За, эрт 18-аас 20 цагийн хооронд хийж болдгоо юм уу? Дэглэн малдах гээд гэр жижиг маргаан болж байна гэ мандала. За, ирэх бүрэг ойрогт амар завтай шүү гэж байна. Хоолны бурхан тэнгэрүүд тулдаж байна. Иван Иванович. Сошиалын төлөөллүүд ажлын байран дээр энэ дэмиш өгчийн пост байна. Аки маань гэлзүүлж байна да. Акигаар гэртээ хоол хийлгэх мэн өө цаад. За, Акигаар гэртээ хоол хийлгэмээр байна. Гинтээ Аки минтээ. Болно. За, шүүгч нар. За, одоо хоолны явц эн чинь баг 38 минут өнгөрцөн юм байна шүү дээ.
Одоо хоол ихлэ 38 минут өнгөрч байна. Та хэд очиж танилцсан уу? Тий, танилцлаа. Тэгээд бас 3 тоглогчд манаас их юм гинтийн даалгавар байсан харагдаж байна. Яг гэвэл гурлаа ерөөхдөө бол анзаарч байгаа шүү дээ. Айгүйг сандарч байна. Мэдээч хэрэг бас яг энэ паста түрүү хэлсэнчлэн бас яг хийгээд ингээд гараараа хийгээд хийхэд бас яригтай л та. Тэгээд гэхдээ яг 3 тоглогч маань бол нэлээд шургуу хийж байна. Хоолоо бас айтайхан хоолнууд гарах баха. За Гамбоо шүүгчийн хувьд оролцогчдын тал дээр ямар санал бодол сонирхолтой зүйл юу байна? За оролцогчдын тал дээр бол одоо 3 оролцогчийн маань нэг нь бол ерөнхийдөө Европ хоолны тоглож, хоёр нь бол нэг нь Хятад дагансан, нэг нь жоохон Япон дагансан тийм нэг тоглож байгаа. Гэхдээ өнөөдөр яах ч уралдаанд оролцож байгаа юм тийм ээ. Ямар ч орны хоол хийхэд бол маш бэлэн чадварлаг байх хэрэгтэй. Тэрхээс л өнөөдөр өөрсдөө сорж ирж байгаа шүү дээ. Гэтэ яг зарим залуучууд нь болохоор яг эхлэл нь бол үнэхээр бас энэ одоо Итали пастаг бол хийж сурсан гэдэг нь харагдаж байна. Эхлэл нэгт одоо ресторан нэг зүг явж байна л да. Зарим нь бол жоохон ресторанда буруу яваад байгаа шиг харагдаж байна. Яг нэг тэгээд хамгийн эцсийн үр дүн одоо хизээ яаж гарсныхын дараа л харъя тийм ээ. Тэгэлэг байх. Одоо ялангуяа энэ гар аргаар хийж байгаа паста бол одоо хамгийн түрүүнд миний бодлоор бол гурилтайгаа их ноцтолдох хэрэгтэй. Гурил бол маш их цаг авдаг амрах. Хамгийн хурдандаа л 20-30 минут байх хэрэгтэй амрах цаг юм тийм ээ. Зарим нэг хүмүүс нь одоо үндсэн махан бүтээгдэхүүнлөөгөө төрүүлж ороод одоо дөнгөж гурилтайгаа ноцолж авч харагчлаа л да. Цагтаа хэрэг амжих нүгөө. Лазани бол ялангуяа гурлаа амраагаа дараа нөгөө мах бяцлаг гурлаа давхарлаад нэлээд удаан цаг бас бэклэх хэрэгтэй. Чарах шүү. Тэгэхээр цаг нь зарим хүний хувьд бол өрөхгүй шахуу харагдаж байна. Яг нөгөө хэцүү үрдэн харъя тийм ээ. Тэгэхээр нөгөө хин өнөөдөр Итали хоолны туршлагатай дуршлахгүй ингээс харагдах байх юм байна. За баярлалаа. За мөнгөн шүүгчийн хувьд. За манай мөнгөн шүүгч бол нэлээд тийм энтертайм түн шүү дээ. Одоо хоёлаа энэ паста лазань гэдэг хоол ер нь Европын дээд зэрэглэлийн болоод дунд зэрэглэлийн ресторануудад ямар үнэтэй байдгийг хүмүүс нь хэр их хэрэглэдгийг тэр талаар үзэгчтэй мэдээлэл байна уу? За лазаны бол за Итали яг төрөлдсөндөө л авах. Яг би чинь Англи, Ирландд л байсан шүү дээ. Ер нь бол идэж уужсан газар гэвэл яг ресторанд бол лазаны хэрэг байлаа гэвэл орой алакарт энтерт бол нэг байхгүй хаа. Ер нь ланч сет ч юм уу тиймэрхүү юм дэр нь байна. Тэгээ лазаны маань өөрөө яг тийм нэг одоо бид нар гэртээ гой гурилтаашгүй хийж иддэг шүү дээ. Яг тиймэрхүү стилийн тийм хоол одоо жоохон олон түн хэрэглэдэг те. Хүн ч бас ресторанд бас гоё анган юм идэх дуртай байдаг. Гэтэ бас лазаны бас ер нь ланч маягийн одоо өдрийн хоолнд бол ер нь нэлээд байдаг. 5 меню гэж байдаг сонголттой одоо тийм меню 5 менюн дээр бас байдаг. Хэрвээ лазаны хэрэг байвал яг вэ бистро юу тийм жижигтэр кафенууд бас их хэмжээгээр зарагддаг. Одоо энэ жижигхэн энэ тосхон байдаг шүү дээ. Одоо ингээд тосхонууд ингээд дундаа нэг 2 3 хоолны газартай. Тэр бүгдээрээ өглөөний цагаа ууч өдөр үржирээ бас хоол идэхэд бас лазаны байдаг. Дунджаар нэг 9-с 10 евро байдгийг. Яг тэр виллежүүд хавцаана. За ресторан бол нэг байвал 13 евро хавцаа авах хэрэгтэй 12. За Монголд бол нэг 12-оос 14 мянган хооронд нэг 9-с 15 мянга ч юм уу 14 ч юм уу яг зэрэглэлээсээ хойш процессоо ч юм уу тий. Тэгэхээр лазаны маань болохоор дотроо одоо дандаа өхрийн стейкний мах ч юм уу орж байгаа мах нь бас англи өндөртэй болчихсон бол бас үнэтэй болчихно. Бас махныхаа доторх орцоороо бас их үнийн шалтгаалдаг. Энэ тиймэрхүү л. За баярлалаа. Би твэд телевиз 2 дугаар студиэсээ та бүхэнд мастер тогооч 2 шоуг шууд дамжуулан хүргэж байна. Өнөөдөр хагас финал хүрж байгаа. Хагас финалд 3 оролцогч өрсөлдөж байна. 3 оролцогч Аки, Анх 2, Үлзий бот гэсэн энэ 3 оролцогч. Аки 1 номертой, Анх 2 2 номертой, Үлзий бот 3 номертой өрсөлдөж байгаа. Хэрвээ та бүхэн оролцогчдоо дэмжиж санал өгөхийг хүсэх юм бол 1 2 3 гэсэн энэ дугааруудыг бичиж оролцогчдоо дэмжих ёстой байгаамаа. Энэ 3 оролцогчийн нэг нь өнөөдөр гэртээ харна, 2 нь ирэх пүрэв гарагтуулах финалийн тоглолтод одоо оролцох эрхтэй болно. Финалийн тоглолтод оролцоод 20 сая төгрөгийн эзэн хэн байх бол 3-3 шилдэг залуу өнөөдөр шижгэнд өрсөлдөж байна. Итали хоол буюу паста лазанаар өрсөлдөж байгаа. Цаг 1 цаг 30 минутын цаг өнөөдөр олгогдсон байгаа. Үүнээс одоо Улаанбаатарт 21 цаг 20 за
3-4 минут болж байна. 47 минут үлдсэн байна. 47 минут үлдсэн байгаа. За ерөнхийдөө тоглогч нар маань бол нэг 50% одоо орцсон байх, ёстой байх. Цаг 30 минутаас 47 минут гэдэг чинь. За ингээд дахиад нэг тоглогч нараа тойрё доо. Юм ярьсан болно. Юм ярьсан болох. Тий. За наад чи юу болоод байна аа гэж. За энэ пастанийхаа гурилыг зурцаа одоо ингээ илдэж байна. Илдэх шатанда явж байна. А вилийн илдэгчээр илдчихэж байгаа юм уу тий? Тий. А зөв. Ерөнхийдөө бол пастаны гол зэвсгэлтэй. Гэрээ нөхцөлд хийхэд пастагаа өөрөө угаасаа гараар зуураад хийсэн хамгийн гоё болдог. Тэгэхэд бол энэ мэн байж хийн. Зүгээр илдээд бол явахгүй. Зүгээр илдэхэд явахгүй юу? Явахгүй. Болцоо өгье. Ер нь одоо хэдэн хувьтай явж байна? 50%. За яг хугацаанд л явж байгаа юм байна. Мангилж. За ийшээ анхаа. Анхаа юу ногоон гурилтай эко гурил болоо явж байгаа. Энэ бууцаатай. Бууцаатай гурил. Тийм, бууцаатай гурил. Фетучини филето гэдэг паста энэ. Зөв. Итали. Тэр нөгөө машинаар нь яахгүй юу? Зүгээр. Гарч. Энд юуны шүл буцлаад байна? Аач гомж чанар бас. За анх хоёр хэдэн хувьтай явж За байна? би бас нэг 50% тэл явж байна. Тал явж байгаа. За бөөрөнх юм ах бэлэн болсон байна. Энэ юу юм бэл доо? Паста нөхнөч. Өлзий бот бол баншаа чимгээд эхэлсэн байна шүү дээ, тийм ээ? Одоо баншиндаа орцоо. Одоо лазанагийнхаа юунд орлоо. Тэгээ пастагаа хийлээ. Тэгээ окей. Баншин дотор нь одоо юу орж байгаа вэ? За бууцаа фитаки чизтэй шанс нэг шанс хийж байна. Нөгөөх нь болохоор тилапиа те. Загастай. Хоёр төрлийн равильо хийж байна. Тэгээд дээрэс нь өөрхөн махтай паста, болгоностой паста, тэгээд цагаан соустай дахианы махтай паста хоёр хийж байна. Айхтар хөлөрж шүү. Энэ юун дээр усан дээр оливын тос хийжд юм уу тий? Тэгэхээр наалдахгүй энэ төр байх. Бас яг бай бас нэг тийм хүмүүс байна. Гөр хэдөө би одоо явах вэ мэдгүй юм чи. Гар миксер яах вэ? дээр ийм яваад байсан. За акиг сайн нөгөө очоод машин ашиглаж байгаа гэж чинь
За Аки хотлоо юу ихэ мэдчихсэн байна. Энтэр гэсэн байгаа. Тэгэхээр Аки бол ганцаараа машин хэрэглээгүй. Зааланд машинууд байгаа. Оролцогчд маань өөрсдөө дураараа аваад хэрэглэж байгаа шүү. Энийг зөв ойлгоорой. Хэрхэн хүндэт үзэгчтэй. Акид ганцааранд машин өгөөч тэгж тусгай үйлчлэгээ үзүүлнэ гэж байхгүй. Энэ гурван шүгч хизээж тийм хийхгүй. За. Олон жил ажилласан Аки юу сандах вэ? За жоохон доошлуулъя. Бүгд инээцгээ гэн анхаа урагшаа гэн. За анхааг л урагшаа гэсэн юм шиг байна шүү. За шудраг бус биш байна шүү. Машин эднэрээ урдаас бэлдээд гин. За машиныг бол сая тайлбарласан. За ерөнхийдөө юм байна. Лайв явж байна. Намана яг одоо телевизээр асаасан өрсөлдөөнийг үзэж байгаа хүмүүстээ яаж оролцогчдойгоо дэмжихөө дахиад нэг тайлбарлаад өгье тийм ээ. За тэгээ хэрвээ дэмжиж байгаа оролцогч байх юм бол 1591 тэг гэсэн дугаарт мессеж илгээж саналаа өгөх хэрэгтэй. Тэгээд фэйсбүүкээр лайв үзэж байгаа бол яг дээдлэлтэр нь яаж саналаа өгөх вэ гэдгийг амар тодорхой бичээд өгсөн байгаа. Тэрүүгээр саналаа өгж болно. Твиттерээр бол угаасаа би телевизийн яг Твиттер хаягн дээр нь пол нээсэн байгаа. Тэгэхээр тэрэн дээр очиод дараад саналаа өгж болно. Яг албан ёсоор энэ гурвыг санал тооцож аавна. Тэрнээс комментиг бол санал тооцохгүй. Тэгээд сая ярьж штэ ердөөсөө хин нэг нь тэгээд юм мэдсэн юм бол байхгүй. Өөртөө яг аваад хэрглэж байгаа бүх юм нь яг бүгднийг яг энэ тэнцүү бүгдээрэндээ адилхан өгсөн байгаа шүү. За энийг нэг шудраг болох үднээс 3 оролцогч нэг зэрэг барьж явах уу. За машин болоод бусад эд зүйлс бүгдээрэнд нь энэ тэнцүү байгаа зү. Манайхан зөвшөөрж ивэл толгой тохиорой. Асуудалгүй. Асуудалгүй. Үлзээ утаа. Окей. Бидэнтэй хамт байгаа үзэгчдээ баярлалаа. VTV телевиз 2 дугаар студиэс мастер тоглож 2 шоуны хагас финалийн өрсөлдөөнийг шууд дамжуулан хүргэж байна. Өнөөдөр Үлзээ бат анх 2 Акинаар өрсөлдөж байгаа. 20 сая төгрөгийн шагналын сантай мастер тоглож 2 шоу одоо та бүхэнд шууд хүрч байна. Та бүхэн өөрийнхөө дэмжиж байгаа оролцогчдоо дэмжих хүсэх юм бол Үлзээ бат 3, анх 2, 2, Аки 1 гэсэн дугаартаагаар өрсөлдөж байна. Тусгай дугаарт мессеж илгээж мөн Facebook, Twitter бусад сошиал пэйжүүдээр бидэнтэй холбогдох ийм боломжтой байгаа. Тусгай дугаарыг намуунаа танилцуулнаа. За. Одоо бүр өөрөө хондогч баг зүүдэлтлээ энэ дугаарыг ярьж байна. Орой зүүдэл зэрэг үү. 1591 тэг гэсэн дугаар руу өөрийнхөө дэмжиж байгаа оролцогчийнхаа дугаарыг бичиж явуулна. Нэрийг бичих юм бол тэр санал тооцогдохгүй байгаа. Тэр Аки бол 1, анх 2 бол 2, Үлзээ бат бол 3. Яг дугаарыг нь бичиж явуулах юм бол саналаар тооцогдож авна шүү. Тэгээ Facebook Live-ны дээр болохоор яаж санал өгөх вэ гэдгийг тайлбараа бичсэн байгаа Facebook-ээр. Twitter дээр бол poll нэгдсэн байгаа. Тэгэхээр тэрүүгээр ороо саналаа өгөх хэрэгтэй. Тэгэхээр бол бүх саналууд яг албан ёсоор тоонд орж тоологдсон. За баярлалаа. За сошиал ертөнцид паста маста ямар идэж үтсэн биш. Сайн харж аваад дараа нь идсэн юм шиг ярихаас нэ Сүхбаатар баярлалаа. Мастер тогооч өрсөлдөөн үргэлжилсээр шилдэг 3. За маргааш паста хийж иднэ гэж байна. Энэ хөтлөгч нөхөр сиймгээд гаруул Аки гिचх юмаа болчооч гинэ. За би нөгөө 1 гэсэн дугаартай болохоор эхлээд байна. Одоо яг энэ тэнцүүг хэвээ тэрнээс энэ гурын аль нэг нь ч би танихгүй ер нь бол. За ерөнхийдөө юм байна. За Twitter ертөнц болон сошиал ертөнцийг төлөөлөө ирсэн 2 зочинтойгоо одоо уулзъя. За ер нь юу болж ийн яаж ийн гэж. Нийгмийн эдийн засаг айхтар улс төрийн тэр ярьдаг. Тэгээд нэг амралтын өрөө ямарч ирсэн. Нэг Монгол комент гэдэг шиг нэг Монгол фуд гэдэг нэвтрүүлэг яахгүй реалити шоу нэг талаасаа нөгөө талаасаа хос хоолны шоу. Тэгээ нөгөө талаасаа Монгол комент шиг тийм сошиал шоу бүгдээрээ л холилдсон их л гоё шоу болд юм байна. Би яг өөрөө дунд нь ороод ингээд сууж байхаар бас л их сонирхолтой байд юм. Шууд нэвтрүүлгийн чигээр их сонирхолтой. Тэгэлгүй яах вэ? За яг рекламны дундуур манайхан калт босч яваад байсан. Одоо цаг 34 минут үлдсэн байна. Одоо манайхан шүүгчнэр ерөнхийдөө нэг тойроод яг үйл явцтай нь болоод асуух сонирхох зүйлээ бол асууж болно шүү. Сошиал ертөнцийн та бүхэнд юу студ нээлттэй байгаа шүү дээ.
тэгээд чадвалыг бас нэг салаал малаа хийчих санаа байгаад Тийм шүү дээ тий. За. баяа чигат маань санаа. Равелионы тэмдэглэл нь ямар байдаг вэ? Өөр хараа. Хоёроо дөрөө. Тэгтэр хоёртой. Тийм баг. Тийм болоод ирээд равиолины Содоо атгаа өгөө чөтөөрэй. Фета чиз тэгээд нөгөө хатаасан хөмдөр базил спинач. Эндээс олив байгаа юм байна шүү дээ. Хайр. Олив. Оо сайхан. Юу? Баггүй. Надад баггүй. Шүү. Гоё. Амжиж байна амжиж. За одоо соус хэрэгтэй. Соус нь Үлдээ. Йоо ваниль яасан нарийн ваниль. Наа голны юм дэвч явж байгаа өгшөө. Ёо. Олов. Олсос. За өндөгний шам өндөг төлөх баг. Самар. Окей. Одоо чинь ерөөсөн байдаг шүү. Гэрээ. Миний савхаач юу? Савх хэрэлж чадахгүй гэж. Fucking яг ажиллах гэж юу? Хэрэлж байгаа юм байна. Анхаяга уртцагч түрээслээ Фрэш ваниль гардаг одоо яг юм. Болохгүй мó? Энийг ингэ хийж. Яа. За цаг дуусгаад 28 минут 51 секунд 50 секунд болцсон байна. Юу захсан дууссан юу?
За мастер тогоо шоу үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Сошиал ертөнцид та бүхний илгээж байгаа пост мессежүүдийг танилцуулъя. За сошиал ертөнцийн яг аль галактик хавцаа байдгийг мастер тогооч нэг дэлхий дээр байж тусдаа ертөнцөөр ялгарлаж байгаа маа гэнэ ялгарлаагүй энэ хүмүүс л сошиал ертөнц гэдэг болохоор тэгээ ярьчлаа шүү дээ. За гурлыг бас уйлуулж штэ гэн цаамаа. Гурил хөөрхөө уйлж байгаа юм шиг байна. Тэр цагаан хувцастай хүүгийн хоол үнэртэх шиг гин. Аравиоли пастанд ордгоо шүүгчдээс асуусан. Аравиоли пастанд орд юм уу? Орлого яах вэ гэж. Урлагаар гэдэг маань ерөөсөө энэ гурил шүү дээ. Одоо ерөнхийдөө бол тэгээд энэ би бас өмнөх хүнд ярьжсэн паста гэдэг Италийн энэ хоолыг хөгжүүлэхэд манай Монголын бас оролцоо их байдаг гэдгсэн тухайн үед тэнгис шоолж ирсэн тий. Хувлын хааны одоо нөмөр нөөлөгдөөр Марко Поло одоо Азаас одоо энэ гомын хийх аргачлал энэ урлагийн энэ аргачлалыг Итали дэлгэрүүлснээр одоо Итали гэдэг улс маань их нэртэй болсон гэдэг. Тэгээ сүүлд бас Википедиагаар судлаа үзэхэд бас ийм төрлийн юмнууд бас байдгийн байлээ. Одоо үүсэл гарлынхын хувьд бол өөр одоо яг яадгийг бол над жоохон сонирхолтой санагдчихсан тэр үед бол бас манай энэ паста гэдэг юмд Монголын үүрэг их байсан байлээ шүү гэх. Нэгэсэндээ тэр үед чи Иван Гүрэн чи Монголын мэдлэлт байсан. За бараг Монголоос авчирсан гэдээ ойлгочихсон болох юм. За баярлалаа. За манай entertainment шоунуудыг маш сайн хийдэг болж агуулмж өндөртэй сайхан шоу болж байна гин. Маги танд баярлалаа. Шүүгчнэр үнгүү хоол амсах ёсгүй шүү. Авилга болж дүнд нөлөөлнө гэдтэй. Тэг яах ёстой байж. Мөнгө өгөөрэй. За гурлаа мундаг тоогооч байна гин. Жаул баярлалаа. За. Хоолоо амсаж үзэж байгаа шүүгчнэр шүүмээр юм. Юун тэнэг шүүдгийн 50% ч гişг гэж. Энэ бол одоо түрүүн тайлбарласан. Үзэгчд болон оролцогчд за тэгээд шоунд оролцож байгаа энэ хүмүүсээ мэдээж дэмжих ёстой. Дэмжихийн тулд 50% санал өгөх эрхтэй. Энэ бол ямар нэгэн хоол заадаг нэвтрүүлэг биш тийм ээ. Хоолны шоу учраас үзэгчд оролцогчд бүгдээрээ нэгэн цул болж иж ялагчаа тодруулж байгаа ийм шоу байгаа. За нэг иймэрхүү цаг яг одоо 25 минут үлдсэн байна. Улаанбаатар хотод 21 цаг 45 минут болох гэж байна. Миний нэг жижиг аяга аач юу? 24. Миний нэг жижиг аягыг авсан уу? Шүлний аяг. 2 байсан мэт. Гүн. Халаач. Ямар утай юм. Хэрцэн үү? За юу болж байна хоёроо? Ирэхэд Гарлаа шүү би. боллоо шүү. Мань гаргалаа араас чинь. За. Аав. За шүүгчнэртэй асууж тодруулах зүйл байна. Одоо ингээд цаг дуусгын алдад бүх хоолнууд бүх оролцогчдын хоолнууд бараг зэрэг бэлэн болох гэдэг байна. Тэгэхээр яг одоо эн чинь бол нэг ширээ байгаа шүү дээ. Тийм учраас яаж одоо ширээн дээр дараалуулан тавих уу? Эхлээд дуусна тавьж явах уу? Яах вэ? Энэ талаар тайлбарлахгүй. Эхлээд
дуустасаа тавьж яж бас болно л да тий. Хэн нэг нь мэдээж төрүүлж гарснаас нь хоолноос нь авсан. Гаргачлаа. Зэрэг дуусан тохиолдолд тэгэл дугаараар л явчих. Дугаараараа. Дугаараар тий. Зэрэг дуусан тохиолдолд тийм ээ. За зэрэг дуус төрүүлээд гаруулаад тэгэл. За манай 3 оролцогч 4 тийм байгаа шүү дээ. шүүгчийн гамбаа шүүгчийн хэлслийг сонссноо. Үгүй ээ. За ингэсэн шүү. Гуруула зэрэг дууссан тохиолдолд дугаараараа 1 2 3 гэд ээлжлээд шүүгчтэй хоолоо амсуулах юм байна. Эхлээд дууссан тохиолдолд хоолоо өгжиж болно. Окей. Дараа гарч өгж яах вэ хинээс нь? Би дараалалаараа шууд одоо хамгийн түрүүнд дуусч байгаа бол өгжиж болно гэж гамбаа шүүгч хэлж байна. Оролцогчдоо нэг оролцогч бүх хоол дууссан гэсэн тохиолдолд өгөх юм биш үү? Тэрнээс хольж гутгаж Акигийн нэг хоолыг амсаад, анх хоёрын хоолыг амсаад, үлзээтэй хоолыг амсаад ихгүй юм байна. Ойлгомжтой юу? Окей. За Хоёр яаж ийн? болцоо. Би шууд араараас ингэ явах гээд байна л да. Шууд ихний нэг болчихлоо. Хоёр нь ч бүр болчихлоо. Одоо гурваа шууд явлаа. Нөгөө дараах нь хүлээсээр байл нөгөөх нь наглагаад зууралдаад нөгөө бяцлаг мослагтай болох жоохон зөв болчихдог. За явах уу тэгвэл Эхний гарснаас нь ер нь явж За байна. за ингэсэн Зургаа өөрсдөө гол нь аваад насаад өгөхгүй л яхагаараа. Хиний хоол гэдэг тий. паста учраас хүлээлгэх юм бол нэлцаах ялбах асуудал гарна. Тийм учраас дуустаас нь шууд амсна гэж биш. Наа. Одоо зураг авах хүмүүс Зургийг байна. авчих. Тэгээд За л би энэ хоолн дээр. За одоо бол Үлзий батын хоол бол эхний хоол нэг нь бол таглателли митбол стил хийх юм шиг байна тийм. Зургийг авчих. Тэгээд яг би шиг яач. Гаргаад тавьчих зураг авах ажил гэж болох тийм. Тэгээд дараа нь ингээд өрчөдөө. Тэгээд би ялгаа тавьчих. Таглателли бологнайз стил болгоо дээр нь базилтай хийсэн байна. Энэ бол үлзий бат яг тийм ээ. Үлзий бат явж байна. Авцсан бол ингээд тавьчих. За аки хэрэг хоол бэлэн болсон бол аашаа шууд одоо тавьж болно. Би ихэ зохицуулаад яач. За шүүгчнэр байна халуун дээр нь амсчих болно шүү дээ. Тэгээ бас паста маань болохоор бас гейминг шүүгч хэлдэг үнэлдэ бас тэгээ хүлээгээд байвал лаглаагаад ч юм уу одоо хоолноос хөрчдөг ч юм уу те бас яг шин чанараа алдчих. За цаг дуусаас 20 минут тийм өмнө ямар ч байсан үлзий хотын 2 хоол ширээн дээр бэлэн болсон байна. Ийш нь гаргаад тавьж явах уу те. За тавьцлаа те. яг хоёулаа зөгч ажил хийчих. Тэгээ. Би бас ингэ бас бодож байна. Ишээ ингээд тавьчихъя. За энэ үлзий батынхаа гээд ингээд хоёрын ингээд нэгийг ингээд тавьчих. За чиний хувьд бол ер нь пастаны талаар ер нь юу гэж бодож байна? Ер нь өнөөдрийн хувьд бол чи гурлаар юм хийнэ гэж хахад энэ тухайн үед чамд ер нь юу гэж бодож ирсэн бэ? Ер нь бол Би нөгөө түрүү жил юу ч мэдэхгүй орж ирээд пастаны талаар баг зэрэг мэдлэгтэй болсон. Одоо амсгал үлдээд байна. Харахад бол сайхан харагдаж байна. Сайхан харагдаж байна. За энэ үлзий батын бас нэг паста орж иж байна. Энэ жоохон креми маягийн соустай одоо манайхан бас иймэрхүү паста хэрэгэлдэг одоо карбонаро маягийн ч юм уу те одоо ингэж болох юм уу одоо креми маягийн Карбонора гэдэг нь арайч байгаа. биш юм та. Зураг авцлаа те. Ийшин тавьчих. Зураг авцлаа те. За ингээд ихний паста өөрийнхөө гурлаар хийсэн. Хамгийн гол нөгөө энэ өнөөдрийн пастаны маань ер нь гол онцлог маань ер нь яг өмнөх шатнуудад бол бэлэн гомын шууд чанаад ингээд хотгочдөг байсан те. Өнөөдөр энэ хамгийн гол юм чинь паста гэдэг байгаа нь болохоор энэ гурлаа янз бүрээр амт оруулж болж байна те. Базилаар амт оруулж байна, мөөгөөр амт оруулж байна, бууцаагаар өшөө юу гэж болох вэ? Луунгаар өнгийн болгох ч юм уу. Гол юм маань энэ гурил. За махал ойлгомжтой, соус нь ойлгомжтой. Гол юм маань гурил их гоё таарсан байх хэвээр чаналтанд гэсэн хитрхээ нэлцгаа биш те. Ингээд юу бас нэг өөрийнх нь чаналтын стил байх хэвээр. За
хоолны шүүмжлэгийг бол дараа нь хэдүүлээ хэлээ бас хэлэх гэсэн юм их байна л да гэж нэс. Тэгээ нэвтрүүлэг маань шууд явж байгаа учраас болж байгаа бол бас миний хувьд бол амсаад үзээд ингээд яаж явахгүй яг цагтаа баригдж явж байгаа бид нар байна. За дараагийн хоол бол үлзий бол ямар ч гэсэн гурлаа 3 хэсэг утгаад янз янзын хачиртаа тавьчлаа. Гэхдээ өнөөдрийн тэмцээний гол даалгавруудыг хилээд өгсөн байгаа. Ravioli and lasagna. Ravioli lasagna тэгээд амттан буюу амтан дээр крем брюле байгаа. Тэгээд шоколад пудинг буюу одоо шоколадтай тийм торт маягийн эмч хийхсэн юм. За цаг маань болохоор 1 цаг 30 минут. Ерөнхийдөө бол боломжтой цаг гэж тооцсон. Гэхдээ бол бас тийм амархан биш, энэ бас нэлээд хэцүү. За болно. За анх хоёрын эхний хоол гаргаж болж байна. За ногоон загсуу тий. Таглателли маягаар бас ингээд гурлаа хилдээд хийцэн. Тилапи загс. Дээрээс нь хатаасан улаан лойл ингээд тойруулаа ийдсэн байна. За хажууд нь 2 улаан лойл тавьчихжээ. Анхаагийн хоол. Тэгээ зургийг аваад бас бишээ тавьжээ. За зураг авцсан уу те. За акигийн хоол хурж ирж байна. За ингээд би хоолыг гоё зохицуул явчих. За чоколад пудинг. Соус нь ямар соус вэ? Соус нь крем англиз соус. Крем англиз. Акигийн крем англиз амттан маань хамгийн түрүүнд гарч эхэлсэн байна. Крем англизтэй чоколад пудинг байна. Пудинг их гоё. Йоо янзтай ажиллаач. Их утгаж халуун дээр их гоё амттай. За акигийн хоолыг би ийш нь тавиад эхэлжээ. За Үлзий хотын банш. За Үлзий хотын банш, ravioli. За соусыг бол мэдэхгүй байна. Энэ нэг миний мэдэхгүй нэг соус харагдаад ирлээ. Үлзий хотын дэс хэлээд байна да. Ямар ч гэсэн песто байна. Тэгээ яг орцсон би дараа асууя. Тэгээ ямар ч гэсэн ravioli хийгдсэн байна. Ерөнхийдөө бол зүс царай бас гайгүй. Доторх одоо шанз маань ямар баха нэг сонирхолтой санагдчихэв. За Үлзийгийн хоолыг би ийш нь тавьчих. За одоо ravioli 16 минут үлдсэн байна. Ерөнхийдөө 16 минут үлдсэн байхад тоглогч нарын маань өрсөлдөгч нарын маань 70% хоолнд баг гарч байгаа юм шүү. Болоогүй. Одоо эн чинь лазани гэдэг нэг том юм байгаа. Зөв. Равиолинууд ерөнхийдөө гараад равиоли гэдэг маань ерөнхийдөө бүр хар ухаанаар ойлгуул одоо банш гэсэн үг. Манай Тэнгис одоо Итали хоолны одоо ганц мэрэгчлэлтэн маань өнөөдөр байсан бол их гоё хэлэх байсан байх. Баншиг одоо яаж хийх вэ гэдэг талаас. За. Миний мэдлэг бол нэг банштай зутан билүү нэг тийм чехийн кино байдаг хаа. Банштай зутаа. Тэгээ банштай Ravioli гэдэг кино байд юм аа. Тэрэн дээр нэг саржангаа энэ хоолыг иддэг. Тэр л санаанд орж ин даа. Манайх болохоор баншиг бол бас тодорхой хэмжээгээр үхэр хоньны махаар их хийдэгтэй. Одоо равиолины энэ шанз бол тухайн хүнийхээ өөрийнхөө тий цагаан хоолтон байж болно, дахианы мах, загас, гахаа янз бүрээр амтал шанцсан тий чихэрлэг байж болно, эсгэлэн байж болно ч гэдэг юм уу. Өөрийнхөө дуртайгаар ингэж амтал шанцлагаараа бас онцлог Монгол баншиг бодвол. Тэгээд Монгол баншиг бодвол гурилны энэ хатуулга нь арай хатуу байх гэж бодож байгаа. За Монгол банш бол зөөлхөн байдаг тий. За энэ чинь Үлзийгийн крем брюле сетап буюу одоо уулын жоохон хөргөчн жоохон ингээ байчвал бүр гоё ингээд хэлбэр олчихно. Олоод ингээд халбгаар хутгаад идэхэд бол их гоё нүүгсэн болох хэвээр. Гэтэ бол яг хуу ямар ч болцсон байна. Крем брюле. За энэ чи аки бол чоколад пудинг бол сонгоцсон байсан. За Үлзий бол крем брюле. За хоолнуудаа сайхан ялгаж тавихгүй бол тий ялгаж байгаа. Холиод бодлох үү те? Бодлохгүй. Бодлохгүй юу? Бодлохгүй. Энэ ойлгомжтой тавьж байна. Яг л олон төрлийн хоол болохоор ингэж хоёлоо ярьж ингэж юунуудыг оруулахаас өөр зам байхгүй байна. За өнөөдрийн материалын хувьд бол миний хувьд бол энэ хангалттай байсан. Бас үзэгчд буюу шүүгчдийг гайхуулахаар бол санаанууд бол байсан. Гэтэ яг тэрийг хэр зэрэг ашиглаж яах гэдгийг дараа бүгдээр шүүлтийнхээ явцад бол сайхан ярилцъя. За одоо өнөөдрийн хоолны энэ амт чанараас гадна тухайн хоолны тавгалалт бас их чухал байх хэвээр. Яг гэвэл шүүгчдийн нийлүүлж байгаа дүн дээр тавгалтын дүн бол орж идэг. За манай Акигийн паста. Ямар нэртэй паста гэнэ? Тилапи. За энэ шиг ингээ голлоод тавьчих. За тилапи загастай паста. Хажуугаар нь бекнер амталсан юм уу жоохон тий? Yes. За ямар загас гинэ? тилапи.
одоо энэ ч ширээн дээр байсан нэг гялгар уттай загас. Одоо ер нь их түгээмэл хэрэглэгддэг Монголын их ресторан хоолны газруудад. За хийг хоолыг би ийш нь тавиад хэлчихье. За Үлзий хотын дараагийн хоол гарсан байна. Цэгэр тав найхтай халууш. За лазани бэлэн болжээ. Лазани. Шингэлчгүй юм байна. Классик стилээр хийсэн лазани харагдаж байна. Хигийн лазани. Тэгсээ. Классик гэдэг нь одоо Яг уу лазани гэдэг чи одоо ингээл хавчуулаад яатсан гэсэн утгатай л да. Ер нь бол тэгээд энэ одоо бол яг уу ингэж хийж болно. Эсвэл одоо нийтдээ том шарах одоо юу гэдэг лээ? Твш гэж ярьдаг монголоор те. Энэ твшин дотроо бас ингээд нийт хийгээд ингээд зүсэд гаргаад ирж болно. Тус тусд нь юм жижиг гайханд ингээд битүү байж болно. Аян ч болохоор ингээд дээрээс нь давхарсан маягаар порцолж хийгдсэн байна. Их зөв сонгосон байна миний бодлоор. Яг бол цаг багтаа үед ингэж хийх цаг хэмндэг. За кигийн лазаниг тавьчих. За сүүлийн бол. Равиоли. за сүүлийн хоол. Равиоли. Равиолигийн дээр Соус. самар. Хатаасан помидор, олив жимстэй крем. Оливтай, кремтэй. За энэ Бага гоё харагдаж байна энэ равиоли болвол. Гэтэ арай их ч юм уу самарна. Миний бодлооргүй. За энийг би үлзигийн цаг рис. паста, бууцаа, бекнер хийгдсэн паста байна. За үлзигийн хоол. За үлзигийн хоол бас болцсон уу те ер нь? Одоо юу гарч ирж байна? Лазани. Анхаагийн хоолнуудаас гарч ирж байна уу ер нь? Одоо гарлаа. За. За манай өрсөлдөгч нар хоорондоо их сайхан эвтэй байна. Сая Үлзий хот жишээлбэл Акидаар очиод модон гутгуур байна уу өгшөн гэхэд урайлахнаар байна өгшөн гэж гаргаж өгч шүү дээ. Би бол гаргаж өгөхгүй л дээ. Байхгүй өгшөн гэдэг. Наадах ч үлзиг их. За шүүгч нар ямар одоо үзүүлэлтээр дүн гаргаж байгааг шудраг байх үүднээс үзэгчдэд харуулъя. За ингээд оролцогчийн нэр, за амт, тавгалал буюу үзэмж, онцлог, тайлбар, за нийт оноо гэсэн байгаа. За ингээд 1 2 3 гэдээ манай оролцогч нарын нэр байна. Ийм үзүүлэлтээр шүүгч нар маань дүнгээ гаргах нэ. За ингээд манай 3 оролцогчийн ерөнхийдөө 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 хоол одоо бэлэн болсон байна. 10 минут бас дутуу байна. 10 минут байна. Тийм байна. Яг 10 минут одоо үлдсэн байна. Өрсөлдөөн Өндөрлөхөд. өндөрлөхөд. Хэтэрхий их олон хоол гэхээсээ илүү бас тухайн хоолны онцлог чанар хоёр их чухал. Бас яг ингээд гурил бас ингээд жигэнд хэрччихэд нэг махтаа болоод нэг загастаа болоод хуураад юу биш те. За үлзигийн бас нэг хоол гарч ирж байна. За энэ нэг үлзигийн хийсэн лазани бас нэг порцоор хийсэн байна. Өөр ингэсэн Айгүй их мах байсан шүү дээ. Уулын айгүй жижигнэр хийсэн. Хурдан болох гэж тэгсэн байх. За лазани бэлэн болсон байна. Дараа нь би амсаад бишмэл соус болгоноос гэж хэлдэг мах маань хэр зэрэг болсон мэй гэдгийг үзье. За үлзигийн их чинь орно те. Лазани. За энэ бол анх хоёрын хоёр хоол. За анх хоёрын хоол. За хоёр Крем бруле. Крем Бруле. бруле. Яг бруле гэдэг нь болохоор яг тийм нэг түлэгдсэн гэсэн утгатай үг. Тэгэхээр яг дээр нь эсэн чихэр хийгээд ингээд жоохон түлсэн маягтай. Тэгээ жоохон юм давхраа үүссэн шиг яг ингээд эн чинь бас их гоё хөрцсөн тохиолдолд ингээд хаглаад ингээд итгэр бас их гоё таата мэдрэмж өгдөг. Тэрүүгээр бас их алдартай Франц нэг амттан байгаа. За ингээд хоол болвол ерөөсөө яг би яг тааруулаад харсан байгаа. За одоо анхаа бол ингээд 4 хоол 5 дахь хоол буюу одоо крем бруле гаргаад тавьсан байна. Анхаа бол аки бол 4 хоол. Таки бол энэ чинь хоолыг тоолоол тавиад байна одоо. 1 2 3 4 5 6 7 хоол тавьсан байна. За манай мөнгөө шүүгч ерөнхийдөө бүгднийг цэгдэлсэн байгаа. Бүх хоолнууд бэлэн болсны дараа ялгаад энэ тэрний хоол, энэ тэрний хоол гэд үзэгчдэд бас харуулна. Кастрол байна уу? Мэ юу? Мэ юу? Одоо хоол гарч ирэх үү? Одоо нэг салаад.
За, Ки анх 2-2 ерөнхийдөө дууссан юм байна те. За. Одоо 8 минут. Гэтэ бас хараа цаг 1 цаг 30 минут гэсэн чинь сандрахгүй байна. Одоо бол 8 минут бол үлдсэн байж тээ цаг бол. Тийм байна. Гэтэ тэгэхэд бол бас ингээд бэлтгэлээ ингээд өмнө удаан юм шиг харагдаж байгаад гаргаад шидчихлээ. Ямар ч бүгд нэрээ хоолоо. Одоо гол юм маань амсаад одоо манай шүүгчдэр маань яг ямар байна тэрнээс шалтгаална да. За, энэ хооронд би зүгээр зогсоод явах уу? Хоёлаа ийшээ нэг. За, бидтэй хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулъя. Оргилон ус янз бүрийн жимсний амттай таны сэргийх мэдрэмж бол оргилон ус бидтэй хамтран ажиллаж байгаа та бүхэн туйлыг талархаж байна. Сүши цагаан будаа, Япон чанар, Япон амт. Сүши цагаан будаа бол хэний ч итгэлийг алдахгүй гайхалтай будаа гайхалтай гიშдэг. За, Doritos, за Lipton, Pasta Rico, сайн сүү, NWC, баян өндөг бүх байгууллагуудаа туйлыг талархаж байгаа илэрхийлмээр байна. Мастер тоогооч 2 шоу та бүхэнд VTV телевизийн 2 дугаар студиэс шууд хүрч байна. Өнөөдөр 3 оролцогч өрсөлдсөн. Одоо 7 минут үлдсэн байна. 7 минут үлдсэн гэхэд 2 оролцогч нь бол ерөөдөө хоолоо хийгээд дууссан энэ тэрүүгээр сэлгүүцээл одоо ингээд сайхан явж штэ. За юм хум мартаагүй байгаа Аки анх 2-аа. Үгүй ээ. Яг л бодснороо гарлаа. За одоо сайхан чөлөөтэй байгаа учраас ярилцъя. За. 3 сарын хугацаанд өрсөлдлөө. Ааха. Энэ хугацаанд юу сурав, юу ямар найзуудтай болов? Ер нь одоо тэгээд таны амьдралд гарч байгаа өөрчлөлт гэдэг юм уу энэ талаар ярихгүй. Тий одоо 3 сар өрсөлдөө тэгээд ямар ч их олон энд тентгийн ресторануудын найзтай болсон. Тэгээд өөрчлөлт гэвэл мэдээж хүн өөрийгөө сорилоо. Тэгээд туршлага сууж ийн дараа чинь одоо юм зүгээр заавал шоу гэхээс илүү дараа чи одоо энэ тэмцээн уралдаанд одоо ингэж орох хэрэгтэй мэн гэдгийг бол ойлгож нөгөө туршлага сууж байгаа гэдгээр айгүй том юу байна. Боломж нэгдсэн. Тэгээд тэрийг бол нэлээд туршлагаасаа ингээл явал хэрэгжүүлж байна да. Таны карьер бол одоо миний харж байгаагаар бол энэ хоолны ертөнцид тоогооч рестораны ертөнцид бол нэлээд өндөр болж байгаа шиг байна. За. Баярлалаа. За, анх 2-тайгаа ярилцъя. За, анх 2-аа. Натуралыг эхэлсэн цагаас эхлээд олны хайртай тоогооч залуу байлаа. Тэгээд энэ хугацаанд гарсан өөрчлөлт болон сурсан, мэдсэн, чадсан сонин гачин гэдэг энэ зүйлээсээ бидэнтэй уулзвал. Тэгээ 9 сараас хойш нэг зүйлд орж явлаа. Тэгээд маш олон найзуудтай боллоо мэдээж. Тэгээд маш олон зүйл сурж авлаа. Бусад өрсөлдөгчдийнхээ хийсэн хоолнуудаас ч гэсэн. Тэгээд энэ анх удаа энэ тэмцээнд орж үзэж байна. Тэгээд өөртөө итгэл маань бас нэмэгдлээ. Би анх ингээд тэмцээнээр нэг камераараа сандраад ярьж чаддаг. Тэгээд ерөөсөө ярьдгүй мэрдгүй хүмүүст айгүй шүүмжлүүлдэг байсан. Одоо бол улс төр шиг л ярьдаг байсан шүү дээ. Одоо жоохон сандрахаа байсан. За, амжилттай. За, үлзээ. Үлзээ салаатан дууссан уу? Салаад дууссан. Тэнд байгаа. За, цаг арай дуусгалаагүй учраас бэкэнтэй ногооны салаад байгаа. Зөв. Тэгээ одоо ингээ юмнуудаа дуусгах байлээ. Зөв. Манай хоёроос намбаагаас зогсож явах чаас хажуугаа урдуур нь бас юм хийгүүгээд. Юм хийгүүгээд хэр муухай байна те. За. Одоо цаг дуусахад 4 минут үлдсэн байна. Энэ 3 сарын хугацаанд гарсан өөрчлөлт болон тийм ээ сэтгэгдэл. За тэгээд ур чадварын нэмэгдсэн зүйл юу байна гэж яриул. Ур чадвар маш их өөрчлөлт байна. Одоо чинь би мастер тоогч 1, мастер тоогч 2-т орж исэн. Нэгээсээ бол шал одоо чинь дэмжийн хувьд бол тэ болсон тохиолдсон зүйлүүд юу өссөн зүйлүүдийн хувьд бол мастер тоогч 2 нь бол хамаагүй тэнгэр газар шиг өөр гой хүмүүстэй танилцлаа. Би нэг ус урд нь хэлжсэн. Маш их сурамжтай юмнуудыг бас авч байна. Ялангуяа ам алдвал барьж болдгоо гэдэг үгийн утгыг үнэхээр ойлгож байна. Тийм хүмүүс бол байна. Одоо олон түмэндээ бол илэн далангууд байгаа ч гээд алдаршаад байгаа шүү. Тийм би угаасаа ер нь юм ингээ шууд хилчдэг байхгүй. Ер нь багасаа тийм. Нэг хүнд худлааны тэлдэгнаал инээтрийг идэх юм бол нэг байхгүй. Чадахгүй бол чадахгүй, чадчих тэгээ болоо. Хүнийг 10 өрөөр нь янз бүрээр ч би нэг ярьдгүй. Зүгээр өчөхөд зүгээр хатах юм бол бас өөр зэ. Тэвнгээр гатах. Тийм тэв нь би бүр жадаар хатах нь тий. За баярлалаа амжилт хүсье. За.
Мөнгөө дээр. За ингээд цаг бол заавал бид нар хүлээх алт байхгүй. Одоо бол цагийг дуусгая. Гэтэ дуусгахаас өмнө хоёулаа үзэгчдтэй яг ямар тоогоод одоо тоогооч нар маань яг ямар хоол хийгээд тавьчихва. Тэрийг тайлбарч өгчөөд цаг дуусгая. Тэгээд цаг дууснаар одоо Twitter болон Facebook одоо энэ бүх саналууд дуусгах хэрэгтэй байгаа. За нэг номерын дугаартай Аки. Яг тэр лого хийгдсэн, лазаны хийгдсэн байна. Чоколадын торттой. Мөн одоо паста хийгдсэн байна, загастай паста. Мөн равиоли буюу банч хийгдсэн байна. Акигийн хоол энэ дөрвөн хоол байна. За дараагийн хоол үзэгчд бол анзаарч байгаа. Дараагийн хоол маань болохоор 2 номертой анхаагийн одоо хоол байгаа. Анхаа маань болохоор лазаны хийгдсэн байна. Ногоон өнгө оруулсан пастатай загас одоо паста хийгдсэн байна. За равиоли хийгдсэн байна. Песта соустай. Буюу бууцааны соус бидний мэдэхгүй байна. Аль нэг төрлийн ногоон соус байсан байна. За ингээд энэ 3 хоол брүле гэвэн. Брүле хийгдсэн байгаа. 3 шиг крем брүле. За крем брүлеийг гаргаж. За ингээд үлзигийн хийсэн хоол таглателли стилийн одоо креми таглателли. Энэ маань болохоор зүгээр ийм ногооны салаад биш үгүй бэкэнтэй. За энэ болохоор бас яг таглателли болтлоо төстэй. Тэгсэн мөртөө загас дотор нь хийгдсэн байна. Дахианы мах юм уу? Дахианы мах байна. Мөөгтөө дахианы мах байна. За крем брүлег болохоор 5 дотор хийгдсэн байгаа үлзигийн хоол. За энэ болохоор бологнозо ашиглаад бас энэ бас гоё ухаантай сэтгсэн байна л да. Гурлаа 3 эс болгоод 3 өөр юм холцсон байна. За энэ чинь митбол буюу одоо томатны соустай. Лазаны бол хийгдсэн байна. Шинэ ногооны салааттай. Равиоли бас хийгдсэн байна. Равиоли болохоор песта соустай. Песта соус нь яаж хийгдсэн бэ мэдэхгүй байна. За ингээд 1 2 3 4 5 6 7 төрлийн хоол үлзий хийгдсэн байна. 3 төрлийн хоол анхаа. Ингээд 4 төрлийн хоол манай тоогооч Аки хийгдсэн байна. Гол нь хоолны чанар. За ингээд цагийг дуусгая. Одоо рекламны цаг. Бидэнтэй хамтгаа үзэгчтэй баярлалаа. Видео хөтлөөд мастер тоогооч 2 шоуг 2 дугаар студиэсээ шууд дамжуулан хүргэж байна. Шүүгчдийн маань өмнө хоолнууд бэлэн болсон. Одоо тайлбарлах цаг. За үзэгчтэй шүүгчдийн дүгнэлтэн дээр тайлбар гэсэн үзүүлэлт байгаа. Тийм учраас тайлбар дээр манайхаа анхаарах бах. Ингээд дугаараараа эхэлж тайлбарлана. Хамгийн ихэнд тайлбарлах хэвээр хүн бол шилдэг оролцогч Аки. За ингээд миний бодлохоор одоо даалгавар ирсэн байгаа тий одоо лазанья, равиоли тэгээд десерт энэ гурав нь яг үндсэн даалгавар байсан. Нэмэлтээр илүү нэг паста сонгож хийх байсан. За ямар ч энэ 4 хоолоо бол дөрүүлгийг нь хийсэн цагтаа амж хийсэн байгаа. За тэгээд равиолигийн хувьд гэвэл фета чизтэй мөн хатаасан помидортой тэгээд давсаар амтлаад одоо шанзыг хийж өгсөн байгаа. Гурилаа мэдээж өөрөө зураад илдээд хийсэн. Тэгээд лазаныгийн хувьд болохоор лазаны маань тёркц ловнтай махтай нөгөө татсан махтай бежамел соустай тэгээ бас лазаны дэм болохоор нөгөө хатаасан помидор бас орсон байгаа. Хатаасан помидор ер нь бол бүх хоолноо нэлийн төлхөө хэрэглэе гэж бодсон. Тэгээд лазаны маань дээр бежамел соустай бежамел соуснд нь болохоор бас чизтэй байгаа. Чизтэй хийж өгсөн. Тэгээд 5 давхар тий. Тэгээд хамгийн гол нь зүгээр би нөө том лазаня хийгээд нөгөөх ингээд заваа ингээд зүсэж ингэж заварчаар зүгээр яг ингээд нэг порцгоо ингээд мини лазаня хий гэж бодож зорж хийсэн байгаа. Энэ дээр нэлээд анхаарсан. Тэгээд илүү нөгөө нэг пастагаараа паста нь болохоор беконтой хуураад бекон сайхан хуураад тэгээд юутай креми соустай паста дээр нь нөгөө нэг юу тилапиа фиш шаарж тавьсан байгаа. За десерт болохоор одоо 2 десертийн сонголттой байсан. Тэгээд чоколад пудингийг сонгосон. Чоколад пудинг байна. Соус нь болохоор керменжли соустай. За босно тий. Асах зүйл баг тий. За. Гама шүүгч юм бодож байна. Би бол шууд тайлбарлаа явуучих гоо тий. Яриад хэлжтэй бас шууд явж байгаа юм шиг байна. Дочил. Тэр надад бол яг равиолины хувьд фета бислэг сонгосон нь болохоор жоохон тэр хурцлагдсан мө гэсэн бодол байна. Тэгээд айгүйх самар тавьсан байх. Энэ скул самар зүгээр гаднаа соус нь орсон. Самар нь. За. Чоколад пудингийн
крем англиас гэж байгаа юм. Энд дээр бас жоохон сахар нэмээ хийсэн бас бол яг тийм жоохон тийм юу байсан бол гоё байсан болов. Крем англиас нэг би нэгээд лазаны бол гоё сэтгэгдсэн байлээ. Гэтэ бушмалийн бишээ хийсэн байл гэж бодож байна. Пастаны хувьд арай жоохон чаналт нэгдсэн болов гэж бодож байна. Шүүмжил талаас ярих юм бол пастаны хувьд амт нь бол таалагчтай гоё байна. Яасан юм бэ? За миний хувьд бол Пастаны хувьд үнэхээр ангын чанал жоох их чүт гэхдээ их биш. Ер нь бол нялцаагаагүй. Хэвэн байх хэмжээс жоох илүү басан гэхдээ амтны хувьд бол маш тааламжтай. Идэхэд бол маш гоё байна. Лазани бол ер нь бол чамайг хийж явах явцаас ахуулаад харсан. Лазани ч бас амтны сайхан байна. Харин равиоли жоохон чүт тавсархаг чанга байна. Дээрээс нь чи нөгөө даршилсан ногоон олив буюу тий бас нэмээд хийсэн биз дээ. Тэр нь өшөө бислэгтэйгээ нийлээд хамтыг бол нэлээд хурцдах чинь. Тэрс соусоо жоохон багахан тавиад өгсөн бол баг болох байсан. Соус нарийн ихтсэн учраас идэх жоохон тааламж байна. Окей. Бусдаар бол равиолины хийц бас боломж юм. Одоо энд бол би бас нэг шүүмж хэлэх гээл хараа сууж энэ равиоли их хэцүү шумаа ч юм уу бууз ч юм уу тий бас ингээд харагдаж байна л да тий. Тэгээ соус нь одоо юу ч яг чиний тал дээр бол десерт тийм десерт ч амсаж амжиг. Десерт ч одоо амсаж. Десерт гоё амтсан байна. Би сая хэлж амжаагүй. надад бол их гоё санагдлаа. Баярлаа. Чоколад пудинг гэхээс жоохон кексэрхүү тий. Энэ надад айгүй гоё амттай. Крем англиас жоохон чихлэлд болгоцсон юм байна. Пудингний чинь кекс одоо кек нь бол гоё зөөлөн болсон байна. Өөрөө биш. Яг соус нь их гоё болж. Тэгэл гоё зөөлөх болсон байна. Баярлаа. За тийм биш өгчээд. За. Би амсцсан. Яг хоо хэлэх юм гэвэл яг нөгөө энэ Итали хоолнуудад Итали хоол чинь бас хийх арга техник нь айгүй өөрөө чухал л да. Тэр талдаа бол яг хоо бас илүү нэлээд тийм мэрэгжлийн талдаа ажиллаж байгаа гэж би харсан. Хоолнуудын амтны хувьд бол мөн би бол хоёр шүүгчтэйгээ бол санал нэг байна тий. Паста, лазани их гоё байсан. Гэхдээ энэ равиоли бол бас их тийм өвөрмөц амттай санагдлаа. Бас яг тэр даршилсан хатаасан помидор, олив тий. Бас их өвөрмөц амт надад их бас таламжтай санагдсан. Тэгээд пудинг бол айтайхан болсон. Мэдээч хэрэг яг энэ нөгөө чоколад пудинг гэж ерөнхийдөө дөнгөж гаргаад идэх ёстой. Яг 10 гаруй минут болсон учраас жоохон хуурайших хандлагатай болсон байгаа. Яг халуун дээр нь бол өөрөөсөн бах те. Тэгж бодож байна. За баярлалаа. За ки. Яг ширээнийхээ урд зогсож байхгүй те. За одоо анх хоёр ээлж. За одоо манай хоёр дахь оролцогч анх хоёр хоолныгоо тайлбарыг хийх гэж байна. Яг. За шүүгчнэр бэлэн бол анх хоёр хоолныгоо тайлбарыг хий. Шүүгчнэр бэлэн үү? За өнөөдөр пастан дээр лазани хийсэн. Тэгээд фетучини филето гэдэг паста хийсэн байгаа. Тэгээд крем брюле хийсэн. Равиоли хийсэн байгаа. Тэгээд равиолин болохоор гуриланд нь болохоор луунгаар өнгө оруулаад пастанийхаа гомонг болохоор бууцаагаар өнгө оруулж фетучини филето хийсэн байгаа. Тэгээд лазанигаа болохоор яг үндсэн юугаар нь бешамел соустай. Тэгээд томат соустай тавуулсан байгаа. Тэгээд крем брюле хийсэн. Амссан. Амар юм байна. Соустай. Баяцсан. Маш хэцүү. За ярих уу. За анх хоёрын хувьд тайлбар болсон уу? Болсон. За одоо шүүгчнэрийн дүгнэлт анх хоёрын хувьд яг миний хэлэх юм гэвэл крем брюле. Крем брюле бол яг нөгөө температуранд таарсан тий бас чанах хугацаанд таараад яг тэр нь бол яг гоё болсон байна. Лазани бол бас гоё амттай нэлээд классик одоо улаан лолны сүмстэй тийм гоё байлаа. Мэдээч хэрэг энэ
равиолины хувьд бол яг уу гурил сүмс гээд ерөнхийдөө бол бас энэ бас жоохон фейл болчлоо гэж ойлгож болно. Одоо юу гэдгийг те. Яг одоо биднес хүлээлтэнд бол ерөөс хүрсэнгүй. Тэ маш зузаан гурилтай байна. Сүмс нь бол одоо хамсал гарахгүй одоо хурц хамттай юм байна. Песта саус. Тий. Тэгээд энэ ногоон паста амт бол үл ялэг жоохон сулвтар нэлээд сул тийм амт харагдаж байна. Тэ. Италичууд ч бас энэ пастагаа нэг юм гоё амттай хийдэг шүү дээ. Одоо яг саримсны тэ эсвэл жилийн ч юм амтыг аягүй гоё ялгаруулж гаргаж өгдөг. Тийм ялгарх тийм онцгой амт ерөөс энэ пастанд байхгүй байна л гэж. За гамбаш өгчөөд. Яг зүгээр бууцаагаар өнгө оруулсан тий. Бууцаатай одоо гурилах юм уу тэр одоо Спинач. тий спинach бууцаатай тилапиа загастай паста бол яг харахад дээрэс нь одоо нэлээд мөөг одоо хатаасан помидор гэдэг нэлээд ангид арвжуулсан боловч одоо дэмэн шүүгчтэй бол одоо санал нэг байна. Бүр яг нэг гоё ялгарсан гоё Итали амт бол гарч ирэх байна. Ерөнхийдөө бол крем соустэй. За лазани бол харин гоё байна. Лазани бол бүр соусаар арвжуулсан амтны үчсэгтэй ч болсон байна. За чи өөрөө сая сонслоо тий. Равиоли бол үнэхээр яг тэр одоо унчлаа. Равиоли песто бол бас хэцүү байна. Дээрээс нь ваншны хувьд ванш гэж хэлэхэд бол идэхэд аюу хэцүү тий. Яг боломжийг ингээ цаашаа өргөжлүүлж идэж болохоор болов биш үү? Аюу хэцүү болсон байна. Мэдээж крембруле бол маш сайн. Нэг бол нэлээд хийд сурсан харагч. За мөнгө шүүгч. За миний хувьд бол хамгийн таалагдсан нь болохоор энэ крем брюле байна. Тэгээд энэ угаасаа анхаа хоёр нь ажил дээр энэ байх хийдгүү те крем брюле. Крем брюле. Тий. Сая хийсэн. Сая хийж байгаа юм уу? Тэгвэл чи өөрөө сая хийж байгаа бол эвгүй гоё хийсэн байна. За надад энэ ойлгомжтой би ахиж яриад яг энэ банш юу хоёр маань цаатлын паста хоёр бас утга надаг нөгөө юм ногоон болгоол тэгэл загас тавиал дундуур нас помидор хайд ч юм уу зохицолтгой байх хэвээр алва хоол. Фетучини филето гэдэг юу байхгүй яг юунд нь болохоор мөөгтөө хүхрийн гол махаар хийдэг байхгүй юу. Тэгээд энэ хүхрийн гол мах авах би талипагаар оруулж хийсэн. За тэгээд порцсон жоох их ч юм уу бас тэр талаас нь бодчихгүй. Энэ лазанигийн хувьд болохоор лазани гэсэн зүгээр над хамгийн таалагдсан юм томатны соус айгүй гоё болсон байна. Яг ингэ соус нь айгүй гоё санагдаж байна. Лазаник соус. Миний хувьд бол тийм л байна ерөөсөө. Банш жоохон юу яачлаа. Хэтэрхэн Монгол банш болчлаа. Тэгээд дээрэс нь бүр песто хийж хаяад амтыг бүр хурцтгаж өгөөд яатсан. Ширхтээ. За баярлалаа. Анх хоёрыг байр ажиллахыг хүсье. За одоо Үлзий хотын тайлбар хийхээлж. За ингээ өнөөдөр Итали хоол хийсэн. Равиолио тэгээд пастанууд хийлээ. 3-4 төрлийн паста хийлээ. Тэгээд лазани хийлээ. Би бол та бүхэн нааг мэднэ. Япон хоолны тоогооч тийм ээ. Зарим нэг хоолнуудыг бол анх удаа энэ чи хийлээ. Ялангуяа энэ пастанаас зарим нэг төрлийг бол энэ чи шууд хийлээ. Тэгээд чадах ятгаараа хийлээ. Итали орны маань нэг бас онцлог байгаа. Улаан цагаан ногоон гэсэн 3 өнгийг хоолнуудаа италичууд маш их оруулж өгдөг. Түлхүү оруулж өгдөг. Энэ юуг нь бас хоолнуудаа нэлээд шингээж оруулахыг хичээлээ. Тэгээд тэр равиоло банш болохоор дотроо 2 төрлийн байгаа. Нэг нь загастай, нөгөөх нь болохоор бууцаа, фитаки чизтэй. Тэгээд пүрэ нь болохоор пестотой. Тэгээ ер нь бол нэг гурилын нэнчээ зураад ингээ бас жоохон хүнд байлаа. Гэхдээ амжилттай дууссан байх гэж бодож байна. Тэгээд салаадын яг сүүлд бол сэтгээд нэг жоохон беконтой ногооны салат хийгээд тавьчлаа. Десертэнд нь болохоор крем брюле хийсэн байгаа нөгөө нэг дээрэс нь юу байсангүй. Газ юу байсангүй ч тараад яг өрөөр нь гаргаж ирлээ. Тэгээд чадах ятгаараа л хичээлээ. За. Гамаш гэж. За. Үлзий хотын хамгийн түрүүнд миний нэг үүснэр бол крем чикентэй паста бол жоохон хамт сул байна. Тэр нь жоохон нэлээд тийм сул талдаа. Энэ хоёр нэг соус уу? Үгүй өөр тийм. Тэгтэл одоо энэ бууцаатай юу нь бол арай нэг бол хамт гоё гарч ирсэн байна. Пастаны гурилны хувьд бол яг ер нь бол яг гэрийн маягийн
паста гар хийцний паста гэж хэлж болох нэлээ зузаан автор жижлүүртэй болголтын өвчс ер нь дайжгүй болсон байна харах тул. За тэр болгоны соустай юу бол соус нь яг багтчих. Гэхдээ чи ингээд би бол яг чамд юу хэлэх гээд нэхэр 7-8-5 гаргаж нэг жоохон тооны хойноос жоохон хөөцөлдсөн юм уу тий. Тэгэхгүйгээр чанартай нэг хэдэн хоол гаргацсан бол хэцүүгээр байсан юм болж харагдлаа. Болгоны соус нэгдүгээр жоохон багтсан байна. Амтны хувьд бол дайжгүй. Чи нэг бодлын одоо лазаны дээр хийжсэн соуснаас илүү гарсныг аваачаад байгаад нэг ахаад нэг шин тавг гаргаад ирсэн юм байна шүү дээ. Тоо хөцөлтөө тийм ээ. Тэгээд соус ч бас хүрээгүй жоохон багтсан байна. За митбол буюу тэр бөөрнхийн махтай юуны пастаны соус нь бол яг адилхан болгоны соуснаас ч бас орцсон боловч ороогүй. Бөөрнхийн мах чинь түүх юм. Түүх юм. Таг түүх юм шиг хурж ирээд байна. Тэгэхээр чи энэ дээр жоохон анхаараа жоохон хүлээцтэй зөв болгочоод энэ илүү ганц нэг хэрэггүй хоолнууд хийгээгүй байсан бол илүү байсан. Салаад бол нэг шаардлага байхгүй. Тооны хойноос хөдөлсөн. Равиолины амт зүгээр байна. Жоохон песто соусан дээр жоохон тиймэрхүү мөгүүл жоохон энэ хоёр шиг соусаар жоохон золоод өгсөн бол бас гайгүй байсан юм уу гэж харагдлаа. Лазани бол дайжгүй. Крем-брюле харин болоогүй. Температур нь болоогүй байна. Тэгээд дотор нь бижээгүй ингээд жоохон уурсцсан. Шинэ нэг тиймэрхүү л. Тэгэхээр яг нэг үндсэн чинь нөгөө хоолны шин даалгаврууд болохоор лазанья, банш. Тэгээд ямар нэгэн десерт тийм ээ. Тэгэхээр десертэн дээрээ жоохон унчлаа. Банш ч бол дайжгүй. Лазанья бол гоё болсон байна. Нэмэлт энэ паста бол жишээр 4 төрлийн паста гаргацсан. Миний бодлоор энэний хооронд нэг махан соустай, нэг крем соустай хоёрхан гаргацсан бол болох байсан. Хоёр нь бол ерөнхийдөө бараг илүүдчихсэн. Тэгээ ялангуяа энэ бологнаас бол жоохон тиймэрхүү цаатлын махан бөөрхийн махтай бол түүхэрчлээ. Энэ хоёрын энэ нэхгүй. Энэ хамгийн энгийн бөгөөд тий одоо энэ бууцаатай энэ нь бол надад их таалагдлаа. Нөгөө махтаагаас илүү, дахианы махтаагаас илүү. Юм шүүгч. За миний бодлоор яг улжийн уцаа өөрөө хэлж байгаа те бас яг Итали хоол хийж байгаагүй. Яг тэр туршлагагүй байсан нь бол яг зүгээр харагдлаа л да. Яг тэгэхээр яг миний хувьд бол яг олон тэгшний олон төрлийн хэдийгээр хийсэн ч гэсэн яг энэ пастануудын амт надад ерөөсөө тийм айтайхан амттай паста бараг байхгүй байна уу гэж бодлоо. Яг ер нь бол боломжийн гэхдээ нэг юм яг нэг тийм тэргээ хэлчих гоё амт бас яг гарч ирэхгүй яг нэг ялгаанууд нэг тийм байхгүй байгаа юм л да. Тэгээ тэрэн дээр жоохон ялаа. Крем-брюле бол сая ярьсан. Лазани бол харин айгүй айтайхан амттай болсон. Тэр песто соус маань бас яг хөө мэдээч хэрэг яаж хийж болно л да. Тогоо чи өөрийн юу юм чинь яг хөө бас арай өөр төрлийн песто соус болсон байсан да. Амтны хувьд бол боломжийн тийм амттай. Тийм байлаа. Нөгөө шүүгч. Тэгээд хоол хийж явах би бас ярьжсэн л да. Ингээд урлаа элдэж гаргаж ирчээд те бас ингээл нэг юм тойлол дараа нөгөө юм тойлол тэгээд гурав дахь юмтайгаа холиол гэдэг чинь бас тооны араас бас жоохон явцсан тал дээр байгаа. Гэтэ бас буруу биш л да зөв бас олон юм хийж чадчихна. Тэр цагтаа залуу хүнтэй бас олон юм хийх гэж оролцсон байна. Уулнаас тэрэнд нь жоохон өөр болгоод хийхгүй байна. Нөгөө лазанигийнхаа махнаас гурал дээр тавиал те. Одоо нөгөө крем хальж гуралтайгаа дахиад тайгаал бусаж өөр юм тойлоод ч юм уу тэгээд орцсон байна. За амтны хувьд болохоор крем-брюле бол угаасаа болсонгүй. Энэ крем-брюле энэ хамгийн хажууд болсон байгаа крем-брюлегийн вакцины ойлгомжтой. За лазанигийн одоо болгоноис буюу одоо тэр одоо соуслог тэр махан их дайггүй тааламжтай гэж ярьж болно тийм тааламжтай амттай байлаа. За равиолины хувьд бол яг хөө ер нь равиолины өөрийнх нь өнгө төрх бол гарцсан. Равиолины хувьд бол тэгээд энэ дотор загас хийцэн байсан. Тэгээд энэ бол яг гайгүй хүмүүний хувьд бол болно боломжтой. Наад пастануудын хувьд болохоор яг гурилны хувьд жоохон цэгцтэй хийгээд жоохон тавгалтай их гоё хийсэн бол бас гоё юм уу гэж боддог. Бид нар өнөөдөр оролцож байгаа тоогооч болгоно ч юм уу одоо тоогооч болж байгаа хүмүүс болгоно дээр чинь бид нар чинь бас нэг бизнес хийж байгаа хүмүүс хоол хийж яана гэдэг чинь. Миний тавгтай хоолыг хүн тэдний дөргөрж авч идэх чинь болов уу гэж боддог те. Одоо үзэгчтэй үзүүлж байгаа юм чинь одоо 21 аймаг үзэгчтэй ингээд тавган дээрээ их гоё порцлж харагдуулах тэр гоо үзэмжийн тал дээр бас барьсан бол их гайгүй байсан болов гэж бодож байна. Өөр ч юм байна байхгүй те. За баярлалаа. Шүүгчдийн дүгнэлт гартал 3 оролцож байгаа хүлээлгийн өрөөнд хүлээж авахыг хүсье. Амжилт хүсье. Шүүгчдийн нэгдсэн дүгнэлт тун удахгүй гарна. Сошиал ертөнцийн дүн гарсан байгаа бах тийм ээ. За ингээд сошиал ертөнц болон шүүгчдийн нэгдсэн дүгнэлт тун удахгүй гарч өнөөдөр
хэн гэртээ харж хэн хоёр нь цаашаа аяллаа үргэлжлүүлэх бол хэсэг хугацааны дараа эргээд студидтэй уулзцгаая. Эргийн студид тавтай морилно мастер тогооч 2 шоу та бүхэнд VTV телевизийн 2 дугаар студиэс шууд хүрж байгаа байлаа. Сошиал ертөнцийн санал асуулга дууссан, шүүгчнэр маань хоолоо амталж дууссан. Харин одоо дүгнэлтийг төлөвлөх гэж байна. За сошиал ертөнцийнхний дүгнэлтийг сонсъё. За хоол хэр таалагдав? Яавь. За ер нь шүүгч нартай их санал нэг байна. Яг гоо бүгдээрээ л сахан хамттай хоол байлаа. Тэгээд үнэхээр бүгдээрээ хамттай болохоор яг л шүүгч нарын яриаг зэрэг сонсоод байсан. Тэгэл яг нэг шүүгч нь за тэр соус нэгтцэн гэж сонсонгод үнэхээр л соус нэгтцэн юм шиг санагдал. Тэгэл тэр баншин нэг жоохон дузаа мослонгууд нэрээ хасан ч дузаа болцсон юм шиг санагдал. Тэгэл байгаад л ер нь бол тэгээд шүүгч нарын саналтай л нэг байна гэж хэлээ. За Монгол хүмүүс. Энэ үнэхээр шилдэгүүд маань үлдсэн нь тодорхой байна. Уран дууч маань огт хийж үзээгүй хоолоо яг эндээ даалгавраа аваад шууд хийгээд энэ надад бол энэ пастанууд их таалагдлаа одоо анх идэж үзлээ. Тэгээд их л сайхан санагдчихэв. Тэгээд шүүгчд маань бас яг нарийн ширийн саналуудыг бол хэлж байна. За миний зүгээс л яг тийм нарийн шир бол яг сайн мэдэхгүй байна. Ямар ч сайхан л хоолоод болсон. Сайхан л хоолнод байна. Тий. За ялалаа. Сошиал ертөнц бол 50% саналыг чин дарж байгаа. За шүүгчд маань 50% шүүлтийн санал гаргана. За одоо оролцогчдоо оруулахад ерөнхийдөө бэлэн болсон. За Намунагийн хувьд дүнгууд гарч ийн үү? Бодогдож байна уу, тийм ээ? Бодогдоод явчихна. За шүүгчд ерөнхийдөө өнөөдрийн хоолны талаар сэтгэгдэл, за тэгээд оролцогчдынхоо талаар сэтгэгдлийг яг одоо өөрсдийг нь байхгүйд нэг сайхан үзэгчдтэй болон бидэнтэй хаваалцахгүй юу? Шилдэг 3 оролцогч үлдсэн шүү дээ. Шилдэг 3 шүү дээ. Одоо нэг нь хасагдана. Тийм чи 36 залуучуудаас үлдсэн 3. Тэглгүй яах вэ? Тэр бас маш олон давааг даваад ирсэн бас 3 бас шилдэг те. Ер нь үзэгчид маань ч гэсэн ер нь бол одоо таньж байгаа бах те. Тэг яг өнөөдрийн хувьд бол Итали хоол гэдэг те. Бас манайхан бас ихэнх нь бас Итали хоолоор бас дагнаагүй тогооч нар л гуруулаа. Тэг мэдээч хэрэг гуруулаа бол хугацаанд бас маш олон төрлийн Итали хоолуудыг хийлээ. Яг зүгээр миний хувьд бол яг ерөнхийдөө ингээд хоолууд нь манаас ихэнх хоолнд манаас яг Итали гэдэг тэр өөрийнх нь амт нь ерөөсөө ихэнх хоолнд бас баг гарлаа. Тэр хамгийн чухал шүү дээ, тий. Итали хоол гэдэг чинь Итали амт байх хэвээр. Тэгээ ядч л одоо юу гэдгийг тий, гой базил амтагдж явах хэвээр. Тийм гой рич томато соус амтагдж явах хэвээр. Италичууд бас саримсыг аягүй гой болгож энэ пастанууд амт оруулдаг тий. Тиймэрхүү арга техникүүд бүтээгдэхүүнүүд амт нь нэлээд бага байлаа л гэж би бодож байна. За Гамбаа шүүгчээ. Тийм, дэмэн шүүгчтэй ерөнхийдөө бол нэг байна. Одоо оролцогч нар маань бол ер нь одоо улаан лойлын сүмс ч юм уу, одоо крем сүмслэх гэсэн юмар л носолдож байна л та. Тэгэхээр өнөөдөр ядаж нэг оролцогч нь зөвхөн тэр чинь бэлэн одоо оливнд байсан. Тэр оливнаас хийгээд базилнаас хийгээд за томато тий тэр үрлэн помидорс хийгээд зөвхөн оливын тосоор л зурцсан бол энэ Итали хоол байхгүй юу? Паста тийм ээ. Тэгжээс гоё Итали паста нэг төрөл нь гарах хэрэгтэй байсан. Нэг нь ч хэрэгжүүлсэнгүй. Тэгээ одоо энэ хийдсэн крем соуснууд маань бол бас л яг үнэхээр Итали амтлагч нар ороогүй байна. Одоо тэр базилын традицион төлхөө хийдэг ч юм уу одоо өөр бас ядчил хуурай амтлагч нар байсан. Тэрнээс ч хэрэглээгүй. Тэгэхээр амтан зөвөөс гарч өгсөнгөө. Дээрээс нь яг 3 оролцогч нар маань бол ерөнхийдөө нэг алдаа гаргасан. Нэг оролцогч бол нэг бус одоо 3 өгсөн 3 даалгавар байгаа шүү дээ. 3 даалгавраас нэг оролцогч маань бүр 2-ын дийлж чадаагүй. 2 оролцогч маань яг нэг алдаа гаргасан боловч бас нэгнээсээ нэг нь илүү давуу талтай бас нэг харагчлаа л. Тэгэхээр яалчгүй л одоо нэг нь өнөөдөр унжил байна л да. Гэтэ өнөөдөр яг вэ заавал Итали хоолны тогооч нар биш ч гэсэндээ өнөөдөр Аз хоолны тогооч байж болно тийм ээ. Гол нь тэмцээнд оролцож байгаа хүмүүс чинь одоо ур чадвартай тогооч гэдэг бол бүх төрлийн хоолыг бол ер нь даалгавар биелүүлэх хэрэгтэй. Даалгавраа биелүүлэх хэрэгтэй, оролдог байх хэрэгтэй, чаддаг байх хэрэгтэй. Тэгжээс л тэгвэл үнэхээр чадахгүй болоод юм шүү тийм ээ. Иймэрхүү байдалтай харж байна да. Өнгө шүүгчийн хувьд оролцогчдод одоо өгсөн даалгавар оролцогчдын маань шанцлыг шалгасан даалгавар бол чаддгүй юм. Ер нь бол чадна л да. Бид нар ер нь финалийн шатны хоолнуудыг сонгохдоо шүүгчдэр маань өөрсдөө санал болгож бас тодорхой хэмжээгээр нууцлах хэмжээгээр ярьж гаргаж ирдэг. Тэгээд дараа нь тоогоо нартай дэлгэж танилцуулдаг л да. Тэгээд энэ бид нар бол яг тэр улсын тэр хоол гэж хэлэхээсээ илүү маш түгээмэл байдаг хоолыг гаргаж ирж тавьдаг. Өнгөрсөн жил жишээ нь одоо бүргэр тавьж ирсэн тий.
одоо паяя буюу одоо будаатай уурах төс маягтай одоо далайн хоол ч юм уу тийм хүн болгоны мэддэг одоо эклер хийлгэжсэн өнгөрсөн жилийн одоо десертэн дээр эклер буюу шүү пестри гэж нэрлэдэг. Энэ жил ч гэсэн бол одоо паста гэдэг энэ төрөлтэй одоо бас орж иж байгаа. Тэгээ Итали хоол маань Италиуд нэг жигдийн юм зөөлөн олон юм холцсон биш амтнд их дуртай хүмүүс байдаг байхгүй юу? Ер нь өөрсдөө бол тэгэхээр одоо энэ яг Итали гэж харагдсан юм бол цөөхөн байдаг гэдэг гамбаахан одоо шүүгчийн хэлж байгаа зөв ер нь бол те. Яг миний хувьд бол энэ томато соус яг Итали юм шиг санагдсан. Одоо тавгалтыг бол уул нэх гоё хийх хэрэгтэй байсан гэж бодсон. Одоо яах гэж одоо бид нар канон дээр ч юм уу тавьж байгаа тавгалт бид их гоё гэдэг чинь хөг идмээр юм шиг гоё нуугсан ууран савссан. Дээр нь гоё юм ч юмтай юм тавьсан ч юм хаажууд нь те. Тэр талтаараа жоохон алдлаа. Яг үндэ ихэд одоо овоолоо тавьсан гомн дээр тавьсан мах шиг л зарим ингээл юм орж ирсэн л дээ одоо. Миний хувьд бол тийм л байна. Гэтэл бол яг уу энэ итгэх хятад Япон төрлөөр мэрэгцсэн хүмүүс нь тийм энэ бас хэн ба анхаа манаас Европ сэтлэр хөгжиж байгаа одоо сурж байгаа залуу тоогооч байна. Өнөөдрийн хувьд бол цаг 30 минут гэдэг бол одоо манай үзэгчид ингээд өөрийгөө яг энэ хүмүүсийн оронд тавиад төсөөлөд үзэхэд бол ер нь маш хэцүү даваа шүү энэ бол. За тийм л юм. За баярлалаа. Дүн бодогдож байна. 3 оролцогчоо студидтэй урья. Хэсэг хугацааны дараа хэн хасагдсан, хэн нь цаашаа аяллаа үргэлжлүүлэх нь тодорхой болно. Мастер тогооч 2 шоу та бүхэнд VTV телевизийн 2 дугаар студиэс шоу төрж байна. За манай намуна дүн гаргаад энүүгээр маш завгүй явж байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудын нэр алдрыг алдаршуулъя. Тун удахгүй дүн гарна. Дүн ер нь бол гарцсан байгаа. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа президент брэнд амьдралыг илүү амттайгаар харьцгаа яваатай. Та бүхэндээ төлөвийг талархаж байна. Суши цагаан будаа, Япон сортын Япон чанартай ийм сайхан будаа. За Липтен цай дэлхийн брэндийг танд зориулж бахархалтайгаар үйлдвэрлэх ураатай Липтен цай. За НВЦ баян өндөг, өдөр бүр шин, өглөө бүр шин. Сайлын амттай сайн сүү. За тэгээд одоо Pasta Rico, Origlon, Doritos гэд энэ бүх брэнд байгууллагуудаа төлөвийг талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Та бүхний оролцоотойгоор мастер тогооч 2 шоу амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр хагас бинадаа та бүхэнд төлөвлөлөн эцсийн оргил зэгт хүрэлцэж ирээд байна. Дүн гарсан. 3 оролцогч өнөөдөр оролцлоо. 1 дугаартай Аки, 2 дугаартай Анх 2, 3 дугаартай Үлзий Батнаар өнөөдөр Итали хоолоор өрсөлдсөн. Өнөөдрийн энэ гайхалтай үдэш хин гэртээ харих бол хин цаашаа аяллаа үргэлжлүүлэх бол шүүгчдэд микрофоныг шилжүүлье. За ингээд өнөөдөр тэмцээнд оролцсон та гуравтаа маш их баярлалаа. Бүгдээр одоо энэ пеналийн наадах шат буюу одоо шилдэг 3 үлдэлээс хэдэн сар хамт зүтгэлээ. За ингээд тэмцээн маань ямар ч гэсэн ялагчийг буюу ялагчийг тодруулах ёстой. За өнөөдрийн тэмцээний 1 дугаар байраас нь би эхлээд хэлчихье. 1 дугаар байрт шүүгчд болон сошиалаар хамгийн өндөр санал авсан Аки. Аки баяр хүргэе. За ингээд анхаа үлзий 2 маань байгаа. За ингээд дараагийн тэмцээн буюу пеналийн шатанд өрсөлдөх хүн маань бол анхаа байна. Анх 2-т баяр хүргэе. Үлзий баттай амжилт хүсье. Шүүгчдийн дүгнэлтийг ямар дүнтэйгээр одоо энэ задрагааг намуна задлаад хэлчихье. Яг ямар дүнтэйгээр яаж гарсныг шударгаалах үднээс оролцогчдод болон үзэгчдэд намуна тайлбарлаж өгнө. Тус-тусд нь эхлээд хэлчихье тий. За мессежээр болохоор Акид болохоор 248 санал ирсэн байна. Анх 2-т болохоор хамгийн их санал ирсэн 506. Yes. За Үлзий хотод болохоор 256 санал ирсэн байна мессежээр. За фэйсбүүкээр болохоор анх 2-т 100 биш Акид 169 санал. Анх 2-т болохоор 160 санал байна. Үлзийд болохоор 100 санал ирсэн байна. За Twitter дээр болохоор энэ нэг пол нээж хувилдаг байхгүй юу? Тэгээд би энийг шууд тоогоор нь санал руу оруулж байгаа дараа нь нэглүүлж байгаа хувилсан байгаа шүү заяа. За Twitter дээр болохоор Акид 33,
Хоёрт болохоор анхаа дээр болохоор 29, үлзий дээр 38 байна. Тэгээд энэ бүх гарсан дүнгуудыг хоорондоо нэгтгээд мессежний санал, фейсбુકийн санал, твиттерийн саналыг нийлүүлээ бодонгууд акид 450 санал нийт. Анх хоёрт болохоор 695 санал. Бүх юм нийлээд үлзийд болохоор 394 санал ирсэн. Энийг хувьлаад 50%-ийг нь эзэлж байгаа штэ. Сошиалын санал, твиттер одоо бүх юмны санал нийлээд хувьлаад бодонгууд нийт 50%-аас аки болохоор 14%-ийг нь авсан гэсэн үг. Дараагийнх нь болохоор анхаа болохоор 22%-ийг авсан. Хамгийн өндөрөөр авсан сошиалоос. Тэгээд үлзий болохоор 12%-ийг авсан. За энийг ингээд үргэлжлүүлээд шүүгчдээс авсан санал дээрээ нийлүүлэнгүүд за саяны дүн гарч ирж байгаа. За шүүгчдээс авсан дүн болохоор би бичээд өгсөн байгаа тийм мөнгө авах тэрийг нь хэлж өгдөгөө. 50%-аас шүүгчдийн Энэ 22 нь зөв те тун. За 50%-аас авсан дүнгууд нь хувилж гаргасан дүнгууд нь хувилж гаргасан байсан. Аки 14, анхаа 22. Аха. Үлзий 12. Аха ийм хувьд авсан. авсан. Ихэдэй. Тэгээд энэ Юу болсон бэ? Энэ гарсан хувьдыг сошиалынхаа дүнтэй нэгтгээд саяны хариу дүнгууд гарч ирж байгаа шүү. Бүр задаргаа эрэхтэй гэх юм бол дуусны За. За баярлалаа. За ингээд таваас нартай маш их баярлалаа. Үлзий бата. Анд минь, найз минь. Мастер тогооч 2 шоу, 1 шоунд амжилттай оролцсон. Бидний хүндэтгэн хүрэлцэн ирсэн танд туйлыг талархаж байна. Цаашдынх нь ажилд, амьдралд, аж аргал, эрүүл мэндийн сайн сайхан бүхнийг хүсье. Мастер тогооч 2 шоуны альва юмны имиж, стил гэж байдаг бол стил имиж нь та байлаа. Туйлыг талархаж байна. Амжилттай тэврээ. Хоёр залуутай дөрөвдөд уулзсан. Хоёр залууд амжилт хүсье. Эрхэм мөндөд үзэгчтэй. Мастер тогооч 2 шоу үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Ирэх пүрэв гарагт VTV телевиз бид Монголда хайртай төслийн хүрээнд хийгдэж байгаа Мастер тогооч шоуны финалийн шатанд анх 2 Акинаар өрсөлдөнө. Шүүгч нартай баярлалаа, хамтран ажилласан байгууллагуудаа баярлалаа, сошиал ертөнцийг төлөөлөн ирсэн 2 хүндээ баярлалаа. Хамгийн гол нь бидэнд саналаа өгсөн, биднийг үзсэн үзэгч та бүхэндээ төлөвийг талархаж байна. Айл бүрийн хоол хамтдаа байх болтугай. Эргээд пүрэв гарагт уулзцаая. Баяр таа.